сонсогчдээ. За манай менторийн цаг подкастын 8 дахь дугаар үгээр эхэлж байна. За 8 дахь дугаарынхаа зочноор би нэлээд удаан бас хүсэлт тавиад өнөөдөр зөвшөөрүүлсэн нэг их мэдтэй зочноо одоо зочинтойгоо ярилцах болсондаа бол таатай байна. Маш их баяртай байна. За энэ хүн байна бол одоо Монголд MLM бизнесийг амжилттай хөгжүүлж яваа. Нэлээд хэдэн одоо баг хамт олонны нэг тийм ээ. За тэгээд MLM бизнес эрхлэгч Эдэр Чулууны Эрдэнэ Бүрэн гэдэг ийм бизнес эрхлэгч эмэгтэй байгаа. За өнөөдөр миний урилгыг авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За тэгээд манай подкаст нэг уламжлал ёсоор заавал нэг зочныхоо одоо мэрэгжил боловсрол салбарын туршлагыг бол танилцуулдаг. Тэгээд аль бие осоор ингээд бас өөрийнхөө туршлага мэрэгжил боловсроо танилцуулна. Ер нь бол түүхээ танилцуулнаа гэсэн байна тийм. За намайг Эрдэнэ Бүрэн гэдэг таад нэр хэлсэн шүү дээ. Нас одоо 47 хүрч байна. Хүрч байна гэж он гарчиж юм чинь бараг 48 болчихж байгаа юм. За ам бүл дөрвөлээ 2 хүүхдээ нөхдөйгөө амьдардаг. За миний үндсэн мэргэжил болохоор Монгол Улсын цагдаагийн академид төгсөж байсан. Тэгээ бакалавр эрхцээвч хуульч мэргэжлээ төгсөж байлаа. Тэгээд төгсөөд цагдаагийн албанд жоохон ажилласан. Тэгээд нэг хувийн сургуульд жоохон багшсан. За тэгээд Америк нэгдсэн улс руу явсан. За Америкт болохоор банк санхүүгээр коллеж төгссөн. За ийм сувь боловсрал маань юм байна. Тэгээд Америкт төгсчөөд бас нэлээд ажилласан. Нийт 8 жил болсон тий, ер нь бол оюутан байлаа. Тэгээд хажуугаар нь ажил хийгээл тэгээд нөгөө нэг бойфрендтэйгээ амьдардаг гэсэн. Одооны маань нөхөр. Тэгээд яг залуу хүмүүс болохоор өргөжлүүлээд жоохон тэнд фан тий. Тэгээд жоохон гоё өндөр хөгжилтэй оронд амьдарч үзсэн. Нэг бараг 8 жил болсон да. Тэгээл ер нь сургуулаа битээр хоёлаа төгсөөд тэгээ их орондоо ирсэн. Монголд ирээд нэг хотын төвд ресторан ажиллуулж исэн гэж ярьжсэн. Тий. За тэгээ товчхон түүхээ ярих юм бол Монголд ирээд би эхлээд худалдааны байгууллагт ажиллаж байсан. Хүний нөөцийн албаны захирлаар ажиллаж агаад нэг хагас жил ажилласан удаа. Тэгэл би яг за энэ яг миний хүсэж байгаа юм биш юм байна гэж бодоод яах вэ гэд. Тэгээ яг нас бол тэгэхэд 32 хүрсэн байсан. Тэгэхээр нэг юм за одоо би хүүхэд гарах орцсон байна тий. За дээрээс нь нас юм болцсон байна. Тэгэхээр карьер хөөхөр ас мэдээж карьер хөөгч ихний 5 жил бол шаргуу ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэрийгээ би мэдээд идэг те тэгэнгүүт 37 8 хүрэх гээд идэг те би за окей эхлээд гэр бүл рүү хөхөж чухал шүү гэж бодоод за хувийн бизнес хий. Тэгээ яа тэгэхээр ядаж л өөрийнхөө цаг завыг зохицуулна гэж бодоод тэгээ бүр анх бол дэлгүүрийн бизнес хийчихсэн. Бутик юм брэнд утасны дэлгүүрийн бизнес нээгээд тэгээ тэр чинь бас хөөхө 2 баг 3 жил ажилласан. Тэгээд тэрийгээ ажиллуулж авах явцдаа ресторан нээсэн. Тэгээ ресторан дэлгүүр хоёроо давхар ажиллуулж аваад ерөөсөө цаг зав амжих байгаад амар ядраад тахаар дэлгүүрээ зараад тэгээд ресторанаа бараг 8 жил ажилласан. Тэгээд ресторан ажиллуулж авч байхдаа MLM салбар руу яг 7 дахь жилдээ ороод тэгээд хувийн бизнес ресторан хоёроо зэрэг хийж агаад тэгээд рестораныхаа хувийг зараад тэгээд MLM салбар руугаа ерөн сэтгэл шүлүүдээ ороод одоо бараг 9 жил болж байна. 9 жил болж байна. Харин тэгээд би нөгөө Эрдэнэ Бүрэн 9 жил энэ бизнесийг тууштай хийгээд тэгээд маш амжилттай явж байгааг би бас харж байгаа. Дээр нь маш олон хүмүүсийг, маш олон эмэгтэйчүүдийг энэ бизнес дээр менторлож яваа. Маш одоо мундаг ментор хүний хувьд бол энэ подкасттай урьсан байгаа. Тэгэхээр бид нар нөгөө үзэгчдээ бас MLM салбар гэдгийг бас мэдэхгүй хүмүүс зөндөө байгаа. MLM бизнес гэж яг юу хэлдэг. Тэгээд энэ бизнесийн маань бас нөгөө утга учир гарал үүслийн талаар товчхон танилцуулаач. MLM салбар ахлахлаар дэлхий дээр юу нэг 1950-аад оны Америк нэгдсэн улсад үүсэж ирсэн. За түүнээс хойш хөгжиж явсаар агаад 74 оноос хойш олон улс даяар ер нь хууль ёсоор түгээгдэж тараагдаж танигдаж яваа юм салбар. Ерөнхийдөө бол жоохон шин салбар. За утга нь юу юм бэ гэхээр ер нь бол нэг борлуулалтын сувган л өөр гэсэн үг. За биднээсийн гар дээр бараа бүтээгдэхүүн чи эхлээд үйлдвэрлэгчээс гарлаа, дистрибьюторээр дамжлаа, ямар нэгэн бөөний худалдаагаар худалдаж авдаг хүний гараар орлоо, логистикээр орлоо, тухайн орн руу орлоо, тий. За тэгээд ингээд лангуун дээр тавигдаж ийм одоо нэг үгээр хэлбэл дунд нь 3-аас 4 хүн ашгаа нэмсэн бүтээгдэхүүнийг одоо хэрэглэгч худалдаж авч байдаг. За тэгсэн чи энийг харсан нөгөө үйлдвэрлэгч буюу одоо энэ одоо MLM салбарыг үүсгэн байгуулсан нэг хоёр нөхөр байна л та тий. Тэр хоёр маань одоо энэ ялангуяа Amway компаниг үндэслэн байгуулсан
хоёр залуу анхын санааг одоо олж харсан юм билий. Тэгээд олж хараад энэ жоохон шудраг биш ээ. Хүн одоо хэрэглэгч яг үйлдвэрлэгчийн гараас бараа бүтээгдэхүүнээ авбал тэгээ илүү нөгөө нэмэгдээгүй нэмэгдсэн өртөггүйгээр авах гэдэг шүү дээ, тий. Тэгээд тэр дунд нь ингээ бүх шат дамжлага дээр зар сурчлагын мөнгө орчдөг. Тий. Тэгэнгүүт бид нар одоо зөвхөн энэ одоо бараа бүтээгдэхүүний үйлдвэрийн үнээрээ нийлүүлээд гэхдээ зөвхөн зар сурчлагынх нь одоо төлбөрийг энэ бараа бүтээгдэхүүнийг сурчилж байгаа хүмүүст өгч ил та. Ингээд нэг нэгнээ дэмжиж бизнес хийж яагаад болохгүй гэдэг санаа анх гараад тэгээд энэ салбар хөгжсөн юм билий. Тэгээ ялангуяа ковидоос хойш одоо бол маш хүч төрөн энэ салбар хүчтэй одоо борлуулалт хийгдэж барааны эргэлт хийгдэж явж байгаа юм салбар байдаг. За тэгэнгүүт MLM салбарт нийтдээ одоо бараг 500 гаруй юм хууль ёсны компани ажилладаг. За жил болгон 100-аад одоо компани шалгаруулдаг. Тэгээд 100 ранкаар шалгардаг байх нь шүү дээ. Тэгээд ийм одоо дэлхийд даяар төгссөн хууль ёсны ийм салбар байгаа даа. За манай Монголд бол нэг орж ирээд 30-аад жилийн үйл үзэж байгаа. Тэгэхээр монголчууд маань бас энэ талаар бас яг тасээсээ ойлголтгүй л яваад байгаа. Яг салбарыг нь аягүй сайн мэддэг хийгээд байдаг. Гэтэ мэдээж хэрэг таниулан явж байгаа. Тэгэнгүүт яг хуу ковидоос хойш онлайн бизнес аягүй хөгжсөн. Тэрнээс болоод хүмүүс арай аягүй мэддэг болсон билээ. Одоо ялангуяа энэ шинэ үеийн залуучууд бол онлайн түшгэлсэн бизнес туртаа нөгөө байгаа газараасаа бизнес хийх гэдэг шүү дээ. Тэгэхээр ялангуяа хөрөнгө оруулалтгүй эхэлж явдаг. Тэгэхээр үшээ байгаа систем, үшээ байгаа бараа бүтээгдэхүүн, үшээ байгаа урамшууллынхаа системийг ашиглаад шууд худалдааны компанитай түшиглээд тэр бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхтэй зарж борлуулах, төлөөлөх тийм эрхийг аваад тэгээд ажиллана гэсэн үг. Тэгээ баг бүрдүүлээд ажилладаг. Хамгийн гайхалтай нь бол хувийн борлуулалтаас гадна багийн борлуулалтаас хашаа хүртдэг. Тэгээд эрсдэл багтаа. Ер нь туршаад үзэхэд бол эрсдэл багтаа. За тийм учраас нөгөө зарим хүн хитрхи үлгэрийн сонсогдоод байдаг энэ юу гэсэн үг ингээд нөгөө бизнес хийн гэхээрээ заавал ингээд нөгөө мөнгө зарцуулаад хөрөнгө зарцуулаад өөрөө ямар нэгэн бараа үйлчлэгээ зохион бүтээгээл ингэж хийх гэдэг нь л та. Тэгэнгүүт манай Монгол улс зах зээл шилжснээс хойш яг сүүлийн үед франчайз бизнесэд гарч ирснээс болоод хүмүүс жоох ойлголттой болоод байгаа. Тийм. Гэхдээ франчайз бизнесийг худалдаж авах дахиад мөнгө хэрэгтэй байгаа байхгүй юу? Хэдийгээр систем, айдиа, санааг ингээд санаад гарахгүйгээр мөнгө зарцуулаад тэр бизнесийг эрхлэх эрхийг авч байгаа ч гэсэн мөнгө хэрэгтэй байдаг. Тэгвэл ер нь бол энэ бизнесийн хөгжлийг нь авч үзэх юм бол эхлээд компани, тэгээ групп болоод тэгээд тэгэнгүүтээ франчайз руугаа шилжээд франчайзын одоо дараагийн хэлбэрийг нэмэлэн гэж үзэж байгаа. Илүү нэгжрүүгээ бууж байгаа байхгүй. Тэгэхээр одоо дундаж гэр бүл болгон франчайз худалдаж авч чадахгүй шүү дээ. Тэгвэл дундаж гэр бүл болгон MLM салбарт бизнес эрхлэх боломжтой байхгүй. Яагаад тэгэхээр эхлэлийн хөрөнгө шаарддаг. За тавчандаа бол нэг ийм л одоо хөгжлийг авч явжаад Тэгээ бүрнээ маань одоо ингээд Монголд их сургууль төгсөөд за тэгээд тодорхой хэмжээний ажил хийж байгаад Америкт очиж сураад дахиад ажиллаад Монголд ирээд дахиад одоо худалдааны бизнес эрхлээд тэгээ бүх тэр бизнесээ орхиод энэ бизнес рүү зориг шулууд орсон тийм ээ. Анх одоо ямар зорилготой орж исэн. Тэгээ ер нь яг нөгөө мэдээж тодорхой хэмжээний эргэлзээ байсан баг. Гэхдээ яг энэ бизнесийг хийгээд эхлэнгүүт ямар одоо бэрхшээлүүд тулгарсан ямар эргэлзээнүүд чинь ингэж бүрэн тайлагдаж одоо энэ бизнесийг тууштай 9 жил хийж байна. Яг хоо энэ MLM салбарыг би Америкт оюутан байхдаа энэ салбарт бас ажиллаж үзсэн. Яг оюутнууд чинь бас сургалтын төлбөр төлөхөд хэцүү шүү дээ. Тэгээл зөөгч хийдэг хажуугаар нь тэгэл аюух ядардаг байсан. Тэгж жагаад нэг бүтээгдэхүүнтэй танилцаад тэгээ double X гэдэг гоё мультивитамин гэдэг тэрийг уугаад ингээд ямар гоё ирч хүчтэй болоод хүнд ийм юм хэрэгтэй гэдэм бэ ингээд тэгээ түүнээс жоохон сонирхдаг болсон тийм хүнсийн нэмэлтүүдийг сонирхоод уншаад бас минийс хараанд өрцөн гэх юм уу та. Тэгээд яг намайг сургууль төгсөх үеэр Америкт нэлээд эдийн засгийн хямрал болсон. Ер нь бол тэр 911-ийн дараа би очиж ирсэн байхгүй юу. Тэгээд тэнд дайман болоод Америкт дайнд аягүй мөнгө зарцуулаад тэгээд эдийн засгийн нэлээд хямраад тэгэнгүүт яг тэр үеэр би яг сургууль төгсөх үеэр бол ажилд орох гэсэн чинь надад ажил олдох гэсэн байхгүй юу. Тэгээд би бүр ингээд би уул нь яг нэг ийм юм хийх гэж ирээгүй штэ тий ингээд 8 жил баг 7 жил за тэгээд бизнесээ хийгээд нэг хагас жил бас амуу хийгээд хагас жил болчихсон Америкт. Тэгээд нэг 7 жил шахуу ингээд зөөгч газ гэж хийж байгаа байхгүй юу.
Тэ жоохон залхаад энэ чи ийм хийх гэж бол нэрээгүй штэ би гэж бодсон. Тэгээд манай ажлын газрын эмэгтэй надад санал болгоод тэгээд би энэ бизнестэй холбоотой сургалт семинар цугсан баг. Тэгээ харчаад вау энэ чинь миний бодсон шал өөр юм байсан юм штэ. Сүүр яг хөө тийм тавиулсан байсан учраас би Монголд энэ одоо бизнесийг орж ирэхэд айгүй юм эерэг хүлээж авсан. Тийм маш байсан. Тий, суур мэдлэгтэй байсан, ойлголттой байсан. Гэхдээ мэдээж нөгөө хэцүү зүйлүүд бол байсан. Одоо вебсайт маань монгол хэл дээр байгааг байх жишээтэй тий. Тэгэл тэр чинь дандаа орчуулж одоо түүгээр тухайн бүтээгдэхүүнүүдийн брэнд нутагшуулт гэдэг бол хамгийн хэцүү ажил. Тэрийг хийх гэж алаас нэлээд юм болсон. Тэгээд яг хуу зориг шулуутсан шалтгаан бол яг би дэлгүүрийн бизнес эрхлээд ингээ ойлгосон юм. Айгу копи паст хийхэд амархан бизнес юм билээ хүн. Дөөрэ гад хийхэд. Яг хуу тэрэн дээр ингээд айгу юник байдлаар ажиллаж байгаа хүмүүс байгаа л да одоо үүсэхгүй. Гэхдээ минийх бол нэг тийм актер өвнөц байгаагүй. Би ингээд энэ тэндээс ингээд лифтэхийн юм тэ брендинг бүтээгдэхүүнүүд хямдралаас ингээд цуглуулж ирээл энэ дээр л ориг үнээр зардаг ч юм уу ингээд нэг бизнес гэж хэлэхээс илүү жоохон 8 шиг ч юм уу да тий нэг тийм бисэн. Тэгээд ажиллаж байхад юм үргэлжлэх юм хязгаарлалт нэг болоод жил хэрэгцсэн. Тэгэл эхний жил ингээд яг энэ бутик шоп нээжсэн байхгүй юу? Би Америк тахта бутик шоп өргөжлөлтөөс яг гоё юм өрмөц чамин жижиг гэрний юм өрмөц дэлгэрүүд шүү дээ. Хувцсны нэг юм янз янзын юм яг нэг юм тренд дагддаггүй ингээ янз янзын юм зардаг. Жохон тиймэрхүү арга барилаар хийх гэж оролдож ирсэн анх. Тэгээд ажиллаж ирсэн чи дараа жил яа ингээ дүүрээгаа бараг хажуудлын хаалганы өнгөж харж агаад ингээ хийчихгээд ингээ дүүрээгаа аюу копи паст хийхэд аюу амархан байсан санагдсан. Дээрээс нь борлол жоохон хомигдоодсан. Тэгээд Монголд ч гэсэн яаж исэн гэхээр миний одоо оруулж ир зардаг брэндүүдийн бараанууд угаасаа ингээд албан ёсоор орж ирсэн. Тэгээд дэлгүүрүүд оруулж ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр чи хүмүүс албан ёсныхаас нь авахыг хүсдэг юм билээ шүү дээ ер нь бол. Тэгэл би за ер нь болиё доо гэж бодоод тэгээд дэлгүүрээ зарж ирсэн. Тэгээд ресторан ажиллуулад за тэгээд яг хөө эхний 5 жил бол ингээл хүчээ үзсэн гэл нэлээд ажиллаад хөөрхөн хөл тэрэнж босгосон. Би бас нэг үеэлтэйгээ хамтран идэг гэсэн юм ганцаараас биш. Хоёлаа ингээл хөөрхөн хоёлаа гадааддаа төгсөөд ирсэн. Тэгэл гоё юм хоолны соёлыг Монгол нутагшуулъя гэж хоёлаа ингээл ажиллаад гоё юм амттай юм бондгор аяхтай цаймаа ингээл одооний нөгөө кофе шопууд гардаг шиг юм амтлаг цаймаа гаргасан чинь франчайзад орж ирээл битүү ингээл адилхан хийгээл тэгэл ингээл өрсөлдөхөд ингээл аюу хэцүү байсан. Тэгэхээр тэгээд яг ингээд нэг юм байнгын хөдөлмөр ерөөсөө ингээд нөгөө өвс ногоош урагчдаг ерөөсөө хизээч зогсдгүй те би бүр ингээд уулын бизнес эрхэлж байгаа хүн чинь нэг юм 5 жилийн дараа 10 жилийн дараа нэг амархан хаашаа нэг юм тэрнийхээ нэг юм ажиллахгүй байсан ч гэсэн хөдөлмөрийнхаа шимийг тэр 5 жил 10 жил зарцуулсан шимээ хүртэх ёстой шүү дээ. Тэ нэг юм хүртэхгүй байгаа мэдрэмж авсан. Яг магадгүй зарим миний үед окей яах. Миний зөвшөөрөхгүйсэн байхгүй тэр орлого тэр эрхчлөө зөвшөөрөхгүйсэн байхгүй. Би нэг 3 хоног амрах биштэй би 30 хоног 50 амарчиж бас чадмаар шүү дээ. Яа тэгэхээр би тасралтгүй 8 жил зарцууллаа шүү дээ тий гэдэг утгаараа тэгээд би ингээд энэ жоохон миний асыг хүсэж байгаа юм биш байна гэд хоолнд бол айгүй пашнтай гаддаг. Тэгээл яг бас нэг юм болохгүй. Тэгээ 2 хүүхэдтэй ч авсан. Тэгэл би ингээл олон байх болол тэгэл ингээл за энэ нэг л одоо яг миний хүсээд байгаа одоо миний тэмүүлээд байгаа юм бас мөнгөн дүнд те тэр миний тэр эрхчлэлийн бас хүрхгүй байгаад байна гэж бодсон. Тэгээд би яг нөгөө нэг MLM салбараа батсан байхгүй. За MLM салбарын давуу тал чи ууг нь бол тэгээ яг өөрхөн цагийн эрхчлэлээр ажилладаг. Тэгээд дээрээс нь би хязгааргүйгээр багаа тэлэх боломжтой байдаг. Рестораныг би тэх боломж нь дандаа мөнгө ажлах хүчтэй холбоотой байдаг. Би хязгааргүйгээр тэлнэ гэвэл арай юм дэврэн сэтгэл байгаа юм тий. Тэгэхээр чин ингээл надад хөрөнгө оруулах хүн хэд байна. Эсвэл би дараагийн салбараа нэгвэл дахиад би мөнгөө цуглуулна. Тэгжиж миний нас хэд орж байгаа хэлээ. Хүүхдүүд маань өсөөд идэг. Нөгөө өөрөө хүүхдтэй үн цэнтэй цагаа зарцуултаа гэр бүлтэйгээ бол хаппи явах гэдэг байгаа шүү дээ. Тэсэн ч эсрэгээр айгүй хөшин оройтдаг. Тэгээ ер нь бол хүлээ авалтууд их авна. Баяр ёслолоор ерөөсөн амран гэсэн ойлголт байхгүй. Ер нь би баяраар амардаггүйсэн. Баяраар бүр илүү цагаар ажилладаг байсан. Хамгийн гоё баяраа шүү дээ. Хамгийн гоё гэр бүлээрээ цуглардаг баяраар би хамгийн их ажилладаг байсан. Тэгээ хүн энийг ингээд 7-8 жил давтамжтай игээд тахаар
бас жоохон залхахтай юм билээ. Гэтэ яг зарим хүнд maybe окей тий. Зарим хүнд бол надаас илүү passionтэй байж болно л да. Зүгээр миний хувьд бол тэр ингээд нэг юм жоохон боомлогдож байгаа мэдрэмж авсан би. Тэгээд би яг MLM-ийг бодоод MLM дээр чи ингэж гоё чөлөөтэй явж болтон шүү дээ гэд. Тэгээ ер нь бол сонголттой байсан. Хэцүү байсан. Гэхдээ надад хэцүүгээсээ илүү миний хүсэж байгаа юм миний хэцүүгээс илүү гоёсэн баг. Тэгэхээр хийж байгаа ажил карьераа эрх чөлөө болгоод тэгээд тэр эрх чөлөөндөө бол өөрөө өсөж хөгжиж маш гоё жаргалтай амьдарч байгаа. Харж байгаа маш их үрдэ харагдаж байгаа. Тэгээ ер нь бол энэ MLM бизнесийг хүмүүс ингээл шууд борлуулалт хийх ёстой гэдэг юм нэг юм борлуулалт хийх дарамт болгож аваад байдаг штэ. Гэтэл энэ тийм биш юм байлээ те. Би бас жоохон судалсан. Аюу том сургалт хөгжлийн систем ажиллаж идэм байлээ. Тэгээ тэр системийг Монголд одоо ингээд яаж нутагшуулж хөгжүүлж, яаж энийг өдөртөж зохион байгуулж яваа гэж чинь би бас харж байгаа. Дээр нь бол одоо маш том илтгэгч одоо сурагч багш болсон байлээ. Тэгэхээр ер нь бол энэ бизнес өөрөө хүний хөгжилд хэрхэн яаж нөлөөл үзүүлдэг юм бэ? Жишээлбэл одоо бүрнэ гэдэг хувь хүн бие хүний хувьд бол яаж өөрчлөгдсөн бэ? MLM салбарын нэг давуу тал нь одоо нөгөө юм байдэ. Одоо хүн энэ салбарт орж ирээд бизнес эрхлэе гэдээ орж ирээ гэж одоо л та тий сонирхоод за хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна тий. Тийм хэдэн зуун сая хөрөнгө оруулалт шаардлагатай яг бага зэрэг ур чадвараа нэмэгдүүлэх нэг сургалтын төлбөр хүмүүлэгчиж хичээж юм бол байгаа мэдээж хэрэг. За тэгээд мөнгөн хөрөнгө оруулалт шаарддаггүй бараа бүтээгдэхүүн дээр санаа зовдгоо. Тэрэнд бол одоо тэр компани санаа зовж байгаа. Тэр бараа бүтээгдэхүүний ард тэр чи хэдэн зуун сайхан эрдэмтэй ажиллаж байна те. Тэр барааны сав баглаа бодол чанар хэрэглэгчийн сэтгэл зүй тэр бүх одоо нөгөө чанар манар дээр нь эргээгээд одоо нөгөө тухайн бүтээгдэхүүнийг одоо борлууснараа ямар нэгэн асуудал үүслэхэд над дээр биш компани дээр ахгүй юу. Яг тэр компани үйлдвэрлэсэн учраас тэгэхээр иймэрхүү юм санаа зовж чилээдгүй. Одоо би уламжлалт бизнес эрхэлж ирсэн үед бол энэний ялгааг аюул сайн тодорч хардаг байхгүй юу. Огт бизнес эрхэлж үзэж байгаа хүмүүс бол нэг сайн мэдрэхгүй гэж магадгүй хийж үзээд мэдэрнэ ийм байд юм шүү дээ. Би уламжлалт бизнес эрхэлж ирсэн үеийн үед бол би жишээлбэл ресторан ажиллаж байхдаа би гаргаж байгаа тэр хоол, цай, кофе тэр хоол олгоны хариуцлага би өөрөө шүү дээ. Тий. Тэгэхээр MLM дээр бол тэр бараа бүтээгдэхүүнд ерөөсөө санаа зовдгүй, логистикэнд санаа зовхгүй, хөрөлтөнд хүртэл тэр компани хийж байгаа. Захиалганд санаа зовхгүй, хэрэглэгч өөрөө захиалдаг. Тий. Би зөвхөн холбоосыг хийж өгдөг. Тиймгүүдийг энэ холбоосыг хийхийн тулд энэ холбоос тийм гоё явчихгүй л тий. Тий. Тэгэхээр холбоосыг хийхийн тулд одоо хэрэглэгчийг олох, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, хэрэглэгчтэй коннект хийх те. За улмаар бүр бизнес эрхлэгчдийн баг бүрдүүлэх дээр гэх юм бол яг хувь хүнээ хөгжүүлдэг. Тийм цаг гарч эхэлдэг гэсэн үг байхгүй юу? Ер нь бол хүн яг үндэ цаг зав байвал хувь хүнээ хөгжүүлэх үнэхээр хүсэлтэй юм лээ. Хувь хүнээ хөгжүүлэх хүсдэггүй хүн ер нь баг байхгүй зүгээр ойлгоогүй л хүмүүс байдаг. Яг ойлгоод эхлэх юм бол хүн болгон бас нэг юм өөрийгөө аюугай хөгжүүлж хичээсэн гэдэг бодол бүх хүнд байдаг юм л. Тэгэнгүүт энэ эрхчлөөг нь олгодог MLM салбар. Яа тэгэхээр тийм юм санаа зовхгүй байхгүй. Тэгэхэд би уламжлалт бизнес хийдэг байх би ингээл нэг менюндээ санаа зовно, гаргаж байгаа хоолныхаа давсан санаа зовно, үйлчлэгээндээ санаа зовно, хоол гаргалтанд санаа зовно, цалин хүс, даатгал, татвар гэдээ бүр ингээд бүх юмдаа санаа зовно, бараа таталтандаа санаа зовно, мерчендайсандаа санаа зовно гэдээ бүр ингээд яг ингээд нөгөө толгой дээр ингээд бүх ажил хийдэг гэсэн. Тиймүүд MLM тэр байдгүй юм. Зөвхөн өөрөө л хийдэг. Өөрийнхөө ур чадвар дээр анхаарах хэрэгтэй болдог учраас яах арга байхгүй өөрлөгөө өнгөд. Тэр бололцоог нь олгодог учраас энэ салбарт гэдэг хүмүүс хувийн хөгжилтэй тийм учиртай юм билээ. За тэгээд мэдээж хэрэг цаашаа бүр бизнес эрхлэгчийн чиглэлээр явах. Энэ салбарт яг 3 тоглож байгаа даа. Хэрэглэгч гэж нэг хүмүүс байгаа. Хэрэглэгч нар бол зүгээр амьдралтай үнээр одоо чанартай гоё бараа бүтээгдэхүүний зөвлөгөөтэй авах гэж байгаа хүмүүс. За ийм арт юм уу 8-аас судалтай авалт хийж байгаа хүнээс ялгаа нь юу юм гэх юм бол танд бараа бүтээгдэхүүн зөвлөгөөтэй очино. Жишээлбэл би танд нэг нүүрний маск борлууллаа гэхэд яаж үйлчилж чинь, яаж чинь те 5 хоногийн дараа асуун, 10 хоногийн дараа асуун, хэрхэн үйлчилж чинь, яаж хэрэглэхээ яах юм зааж өгнө. Гэтэл бид нар дэлгүүрээс очиод нэг нүүрний маск авлаа гэхэд дараа судалдагч нь уцтаал яаж нүүрний яа хийж заахгүй тийм байхгүй тийм хариуцлага байхгүй тийм. Тэгэхээр ийм зөвлөгөөтэй очдог учраас юу гэж хэлэх гээд байна гэхээр ялгаа нь ийм хэрэглэгч нар ийм онцлогтой. Ингэж сонгож ин гэсэн үг байхгүй хэрэглэгч өөрөө.
танахаас авъя гэдгийг энэ сонголтоо хийж юм гэсэн зөвлөгөөтэй бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах гэдэг байна. Тэгээд мэдээж эрэг чанар үйлчлэгээ явж байгаа шүү дээ. Хоёр дахь нь болохоор зүгээр ийм нэмэлт орлогоо сонирхдаг хүмүүс идэг. Яг одоо энийг яг амьдралынхаа гол зорилго болгож хийхгүй одоо өөрийнхөө хийж байгаа ажил бизнестэй пашнтай хийж болно шүү дээ ажилдаа. Гэхдээ нөгөө орлого нь бас жоохон хүрэхгүй. Тэгээд бас нэг жоохон хувь хүнээ хөгжүүлээд бас нэг community-д баймаар байгаа тийм хүмүүс ер нь масс нь ийм хүмүүс авих бидэг. За ийм хүмүүс болохоор нэг сарын нэг 200,000 сая төгрөгийн орлого зүгээр нэмэлт орлого болох сонирхолтой. Тэгингээ өөрхөн одоо хийж байгаа амийг өргөжлүүл ингээ зүгээр хажуугаар нэг community байгаад өөрхөн хөрхийн хэрэглээгээ олоод авчих юм сонирхолтой хүмүүс масс эзэлдэг. 3 дугаар тоглогч нь бол яг мэргэжлийнх нь. Яг энэ бизнес байгаа одоо хэрэглэгчтэй сургадаг, тэр нэмэлт орлого олдог хүмүүсээс сургадаг, бизнес хэрэглэгчтэй сургадаг, авч явдаг, яг баг бүрдүүлж ажилладаг, яг мэргэжлийн тоглогч нар гэдэг ийм 3 янзын хүн энэ салбарт. Тэгэхээр энэ мэргэжлийн тоглогч нарын нь одоо үүрэг хариуцлага нэлээд өндөр бах тий. Тэгэхээр нөгөө би бол яг ингээд нэг өөрөө чи маш олон хүнийг сургаал, хөгжүүлээл, менторлал, хүн нэг бүртээ уулзаал, ингээд чиглүүлээ, зөвлөгөө өгж байгааг харж ирсэн. Тэгэхээр энэ бас нэлээд энэ тууштай хөдөлмөр байсан л да. Тэгэхээр энэ дээр ингээд ажиллахад бас өөрийгөө хөгжүүлэх шаардлага гарч байгаа. Тэгэхээр өөрийгөө яаж хөгжүүлж чинь, багаа бас яаж хөгжүүлж чинь. Тэгээ одоо бас энэ бизнес чи албан ёсоор ороод ирсэн шүү дээ Монголд тий. Нэг жаах нөгөө компани өөрийнх нь сургалтын систем байгаа. Тэрийг нь бол дамжуулна. Энэ бол үнэхээр супер сургалтын систем. Үнэхээр айгүй амар ингээ бэлэн эмээг ингээ ярина гэсэн үг байхгүй. Гэтэ мэдээж хэрэг өөрөө ойлгоно, өөрөө орчуулах чинь тий. Одоо тэгтээ бүгд монгол хэл дээр болцсон байхгүй. Монголч нөгөө сурагч багш нар нүүссэн, тренерүүд нүүссэн гэсэн. Тэгээ тэрийг нь дамжуулна гэсэн үг. Нэгт гэхдээ хоёрт нөгөө нэг хүнтэй ажиллаж байгаа учраас ер нь бол хүний учир олж сурдаг. Тий. Яг юу хүсэж ийн амьдралаас энэ хүний одоо бэкграунд нь ямар вэ? Үдээс төдий хүртэл юу мэдэж сурч ирсэн хүн байна. Тэрэнд нь мэдээж хэрэг тохируулж мэдээллийг өгнө. Тэхийн тулд ингээд хүнтэй л айгүйх ажилладаг. Гэтэ энэ донд мэдээж хэрэг алдаж онно. Би одоо маш олон алдаа онооны л цуглуулга гэж хэлнэ өөрийгөө. Тэгэхээр ярьсан болгон маань хийсэн болгон маань төгс мундаг байсан гэсэн үг биш. Алдаа оноо ер нь ихтэй. Ер нь байсан ялангуяа хүн нөгөө татгалцал сонсохоор аягүй шаардлагатай. Тий, ер нь бол нөгөө бизнес санал тавихтай ямар нэг юм санал болгоход бараа бүтээгдэхүүн борлуулахад ч гэсэн 10-аас 8 нь бол татгалцдаг. Энэ бол хууль. Тэгэл 2 нь yes гэдэг. Юм байлээ шүү дээ. Ер нь бол нийтлэг нөгөө Паретогийн зарчмаараа ч гэсэн тий. Тэгэнгүүт тэр 8 татгалцал жишээлбэл 10 дээр ингээд багслаад бодох юм бол тэр 8 татгалцлын ард гараа цаашаа өргөжлүүлэх тэр ихний гараан дээр хүмүүс дээр одоо өөрийнхөө хувийн туршлагаа хуваалцаж одоо бэлдэж өгдөг гэсэн үг юм бол. Тий. Тэгэхээр ерөөсөө ганцхан MLM дээр биш бүх бизнес дээр энэ явагддаг. Тий. Тэгэхээр татгалцлыг хүлээж аваад тэгээд тэрийг одоо ингээд хэвийн зөв шиг хүлээж авах тэр сэтгэлийн тэнхийг одоо хэдийн үед одоо өөртөө бий болгосон бэ? Ер нь бол яг янз бүр одоо за ер нь 5 жил тасралтгүй ажиллаж ээж учраа болдог аливаа нэгэн салбарт. Тэ? Ер нь нэг юм ажилд ороод ирсэн 5 жил болоо энэ нэг жидэр тэгж ингээд антгаалчдаг шүү дээ. Тэгээ би нэг 5 жилийн дараа яг ингээл компани бол заагаал байсан татгалзал юм тэдний янзын татгалзлаад ингээд онлайн үед ингээд мэдээд байгаа сонсоод та. Гэтэ хүн яг тэрийг амьдрал дээр хэрэгжүүлээ яг тэр татгалзлыг яг ингээд бод дээр туулахаар айгүй эвгүүлтэй энэ ерөөсөө таатай юм биш тий янз бүр. За тэгэнгүүт чинь яг тэр татгалзал дээр болохоор нэг өөрийгөө чаленждаг. Тий гэтэ энд мэдлэг айгүй чухал байдаг бас санагдсан. Тэгэнгүүт нөгөө нэг ингээд эхлээд ингээд онлайн сонсоод ингээд явж байхдаа сонсчоод ингээд татгалцдаг гэсэн ингээд хүнтэй уулзаад яг татгалцсан шүү дээ. Гэтэ эмор нь ер нь бол айгүй эвгүй юм чи муухай мэдрэмж. За тэгээд тэгэнгүүт нөгөө сурсан юм маань хэрэг болдог. Хэрвээ сураагүй хүн бол тайвчдаг. Тийм учраас MLM салбарт сургалт суйртай явбал хүн тууштай байж чаддаг. Сургалтыг налагсаад борлуулалтыг хийх гэдэг л уучлаараа яг явдаг юм билээ. Тэгэхээр тэр сургалтын дээр нь болохоор тэр онлайн заалгацсан учраас энэ хүн өнөөдөр бэлэн биш учраас татгалзаж байгаа юм байна. Энэ хүн өнөөдөр надад биш ингээд бизнест татгалзаж байгаа юм байна. Энэ хүн өнөөдөр энэ магадгүй энэ бараа бүтээгдэхүүн худалдаж авахд мөнгө нь байхгүй байгаа учраас татгалзаж байгаа юм байна. Гэтэ хүн их сонин хизэж үнэ шалтгаан хийж татгалздаг юм билээ шүү дээ. Тэр яйггүй ховор тохиолдол тий. Би маш зөвхөн үнээс
үннээ иш татгалцж яхахыг сонсч байсан. Тийм. Ихэнх хүмүүс худлаа хэлдэг. Жишээлбэл юу гэж хэлэх вэ? Одоо жишээлбэл би өөрөө өөрт худлаа хэлчихсэн байгаа байхгүй. Би одоо ингээд нөгөө Америкт тахт надад энэ бизнесийн саналыг хамт ажилладаг нэг солонгос аягүй мундаг эмэгтэй гэдгсэн санал тавьдагсан байхгүй. Хүүхдүүд нь Америкт сурдаг. Тэгээ хүүхдүүдээ нөгөө нутагшуулах гэж дагаад ирсэн. Өөрөө олон өдөртөгтэй гарцсан аягүй мундаг ажил хийдэг гэсэн тийм солонгос эмэгтэйсэн байхгүй. Тэгээд надад энийг ингээд санал болгоод идэгсэн байхгүй. Энэ маш гайхалтай бизнес, би чамааг ста чи энэ бизнес хийхэд чи өстө тохирох хүн гэхээр би би завгүй та намаа мэдхгүй юу, би Монголоос ирсэн, би завгүй, би чи энэ сургуулаа төгсөж байгаа, төгсөх чи надад одоо зориг байгаа энэ төр яриад байсан байхгүй. Яг дотоод сэтгэлдээ би юу гэж бодсон гэхээр би одоо Америкт бизнес хийгээ юу гэж бодсон байхгүй юу. Хүн ер нь мөнгөгүй байхасаа илүү өөртөө итгэдэггүй болоод шууд татгалцсан юм шүү. Тий, ер нь бол тийм юм сан. Одоо миний хувьд ингээд тэр хүн надад бизнес гэж яриад байсан юм. Бүтээгдэхүүнийг нь би ингээд хэрэглээд удацсан байсан. Бүтээгдэхүүнийг нь ямар гоё ингээд бүр ингээд би хэрэглэдэг, манай найзууд хэрэглэдэг болсон байсан байхгүй юу. Санаа өөрөө мэдлгүй борлуулалт болсон байгаа байхгүй юу. Ингээд чанартай очиж ингээд борлуулж чи бодоогүй ер нь энийг уугаад ингээд ажилдаа яваад хичээлдээ явсан ч гэсэн нэрээ аюугаа ирч үчтэй энэс далж гинэ гэсэн чи манай найзууд үрэж аваад хэрэглэдэг болсон байсан. Тэгээ бизнес гэ хэлэнгүүт миний өөрөө бизнес гэж бодож байгаа тэр тодорхойлолт буруу байсан байгаа байхгүй юу? Өөрөө би бизнесийг аягүй хүнд том юм гэж хийх боломжгүй. Өөр хүмүүс хийдэг ч юм эсвэл ингээд би би Монголд очиод банкнд хуулийн зөвлөх хийх гэдээсээ миний зорилго үндсэн мэргэжил маань хуульч тэгээд банк санхүүгээр сурж байгаа учраас тэгээ тэрийгэ бодоодс нөгөө талдаа над чих хүн одоо энэ бизнес хийе юу гэж боддогсан. Тэгээд би ч гэсэн үнэ хэл 4 жил татгалцсан гэдэг байхгүй. Тэр чи би үнэ хэлээг байхгүй. Тэгээд дараа нөгөө монголчууд ярьдэн шүү дээ нухан амартаа үрхээр усч гээд те. Яг нөгөө сургуулаа төгсөөл яг ажил хайхсан чи нөгөө эдийн засгийн хямрал бол ажил болдоггүйсэн байхгүй надаа. Тэгээ би бүр яг аргаа хараад ста нөгөө сонголтгүй сонголтолсон байхгүй. Тэгээд та надад нэг бизнес гэдээ яриадсэн тэр чинь ямар учиртай юу исэн бэ гэд. Тэгээд танилцсан. Айгүй нэттэй. Тэгээд тийм болохоор би одоо хүнтэй уулзаад тэгтээ тэрийг мэдчихсэн ч гэсэн яг өөрөө хийхээрээ бас паникцдаг юм байлээ. Ер нь хүл алддаг. Тэгээ нөгөө онлайн сонсцсон учраас юм штэ гэл ингээл бас бие яриад буцаагаал ингээл залруулаад ингээл явсаар байгаа сүултээ про болт юм бэл. Тэгээд одоо бит хоёр энэ подкастыг бүр нэг их оффист нь хийж байна. Маш гоё хотын төвд маш гоё юм оффист ингээд багаараа ажилладаг. Тэгэхээр энэ бизнестэй нөгөө багийн ажиллагаа их чухал юм билээ шүү дээ. Нөгөө ганцаарчилсан тоглолт хийх ер нь жоохон боломжгүй юм билээ тийм. Хувийн ишчих боломжгүй. Тэгэхээр яг ингэж багаар ажиллана. Тэгэхээр багаа бүрдүүлэх, багийг удирдах, энэ дээр бас нөгөө одоо манлайлал, харизм гэдэг бол бас нөгөө хувинээс шалтгаалсан одоо маш чадварууд яалтчгүй одоо гарч ирж гэн өөрийгөө энэ тал дээр хөгжүүлэх шаардлагатай байд юм байлээ. Тэгэхээр ер нь бол манлайлал дээр удирдлагын арга барил багийг хөгжүүлэх дээр ер нь ямар арга барилаар ажиллаж байна. Яг хоо энэ бизнесийнх нь өөрийнх нь бүтцэн болохоор хувийн борлуулалт болон багийн борлуулалтаас ашиг орлого хийдэг байхгүй юу. Тэгэхээр тийм юм чин одоо нөгөө багийн тоглолт хийхээс өөр арга байхгүй. Зүгээр хувийн тоглолт хийвэл хувийн борлуулалт нэг хүн одоо сард борлууллаа хэдийг борлуулах хязгаарлагдана шүү дээ. Ямар супермаркет байгаа шүү дээ. Тэгэхээр багийн борлуулалтаас одоо ашиг орлого хийж ингэж хамтарч ажилладаг учраас одоо багаар ажиллах ур чадрыг өөртөө хөгжүүлэхээс өөр арга байхгүй. Тэгээд хүмүүсийг багаар ажиллуулах болгож сурахаас өөр аргагүй одоо байдал төрдөө. Гэхдээ багийн борлуулалтыг сонирхож байгаа бол нөгөө нэг өөрийнх нь тавьсан зорилго нь өндөр юм гэсэн үг. Одоо мөнгөөр ярил мөнгөнд дүн нарийн өндөр юм гэсэн үг байхгүй. Тэгжээж ийшээ орно гэсэн үг. Тэрнээс хүн болго ингэж ах шаардлага байхгүй. Ер нь бол зорилгоос шалтгаалж байгаа. Хамгийн гол нь тэгэнгүүт за миний хувьд болохоор энэ салбарт бол том бизнесийн тоглогч орно гэх юм уу да хуваар одоо бизнес эрхэлдэг. Тэгээд тийшээгээ зорж яваа юм битээ. Тэгэнгүүт багийн хөгжилтэй зүгээр миний анзаарсан юм болохоор нэгдсэн зорилготой байх нь гэж байна. Бөөндөө нэг зорилготой. Тийм одоо нэг одоо юу гэх юм нэг өөрийгөө хөгжүүлээ, илүү сайхан амьдрий, санхугаа сайжруулъя гэсэн нэгдмэл зорилготой байх нь гэж бол бид юм лээ санаа нэгдэх гэдэг шүү дээ. Яг тийм нэг өөр хэлээд вижнаа нэг зүг рүү харж байгаа хүмүүс гэсэн. Тэгэж
Ер нь сайн дурын байгууллагыг тэгж явдсан шүү дээ. Энд чинь ер нь бол сайн дураараа нэгдсэн хүмүүс ахгүй. Ямар ч ажлын байрны тодорхойлт байхгүй. Хоорондоо ямар нэгэн хуруу гарны гэрээ хийгээгүй. Зүгээр санаа бодлороо нэгдээд нэг нэгэндээ вин үсгээд явж байгаа хүмүүс. Тэгэнгүүт миний анзаарсан юм болохоор хүн хаана хөгждгүү гэхээр ганцаар хайхтай биш юм. Хүн ганцаараа уншаа судлаад мундаг байгаад одоо хүн яг үүндээ тэр олол одоос тэр хүний юм болж байгаа байхгүй юу? Аливаа мэдээлэлд өнөд зүйл хаана үсдгүү гэхээр ололоо ижиж үсдэг. Олон хүн дундаас хүн өрсөлдөж суралцаж одоо зөв өрсөлдөөн л дээ нөгөө буруу өрсөлдөөн биш зөв өрсөлдөөн суралцжээж хүн маш сайн чадварчдаг. Одоо нэг үгээр хэлбэл би айгүй баг бүрдүүлээл хүмүүсийг айгүй менторлоод дахаасаа илүү олон одоо хүмүүс нэг дор нэг зорилгон дор нэгдэхээрээ нэгээ харж маш их мотивац. Тэгэл би яг энэ хүн нийгмийн амтан гэдгийг яг нэг баг бүрдүүлж ажилладаг бизнесийг хайггүй сайн ойлгосон. Тийм гуруула байх шал өөр, гучуулаа байх үнэхээр өөр. Тэгэхээр тэр айгүй чухал юм билээ. Тэгэхээр тийм орчинд харин хүмүүс аюу сайн хөгждөг. Тэгээд ингээд би бинийгээ мэдэхгүй ийм хүмүүсийг нэг баг болгоод хамтдан ингээд нэг зорилготой болгоод хөгжүүлээд энэ олон жил ингээд энэ багийг тэлээд энэ бизнесийг амжилтаа аваад явж гин гэхлээр манай одоо том тоглогч болж байгаа бүрнийгийн хувьд одоо ямар ур чадвар хандлага нөлөөлж байна. Өөрийгөө яаж энэ төвшөнд одоо ингэж тасралтгүй хөгжүүлж барьж авч одоо явж байна. Хандлага гэвэл би тэгж бодож байна. Би ер нь жоох хэлсэн ярьсандаа байх тууштай. Ер нь тэгээ чадахгүй юм амлдаггүй тий. Тэгээд нэг юм буух эзэнтэй буцах хаягтай гэдэг штэ. Тэгээд ер нь бол айгүй тийм зарчимтай гэх юм уу та. Тэгээд ингээд анзаарах зарим хүн надтай айгүй наалтчдаг. Зарим айгаар зугтчдаг гэсэн. Тэгэнгүүт нэг юм яг тийм нэг зангаараа гэх юм уу. Одоо монголчууд ярьдэн штэ нэг юм үзнүүд тайлсан хүн чанартай ярьдэн штэ. Тэгэхээр олон хүн дагуулж олон хүнтэй ажиллаж байгаа хүн энэ зан чанарыг хэрхэмлвэл хүн яг үүндээ тэр дундаа монгол хүн болоод хүний ур чадварт нь те лаг баян компанид юм уу мундаг чадaltaд нь болдгоо юм билээ. Монгол хүн бол зүрхээр нэгддэг санагдсан надад. Яг нэг юм одоо би юу гэдэг би одоо хандаа гэдэг бүсгүйтэй хамтарч ажиллахдаа хандагийн надаа ур чадвар мэдлэг боловсруулаас нь илүү хандаа гэдэг эмэгтэй хин бэ гэдэг нь аягүй чухал. Хүн нь аягүй чухал. Энийг ер нь монгол хүний онцлог гэдэг юм билээ. Тэгээ би ботсон штэ манай Чингис хааны хэлсэн үг гэдэг штэ сэтгэлийн эзэмшсэн багт би энэ хаа олдох вэ гэдэг үг гэдэг штэ. Тэгэхээр нөгөө монголчууд айгу тийм юм зүг сэтгэлийн хүмүүс. Зүг сэтгэлээс айгу нэгддэг. Тэгээд нэг юм итгэж болох үс юм биш үү дээ гэж бодохоор ингээд хамтын баг одоо том багийг удирдах гэж байгаа хүний хувьд зүгээр ингээд хөрх нэмэлт орлох гэж байгаа болгож байгаа хүмүүс бол энэ яриаг энэ ол яриа хамаагүй шүү дээ. Зүгээр ер нь бол үнэхээр юмыг томоор хараад юм уу санхүү эрхчлээнд хүрээ хувь хүнийхээ хувьд те. За нийгмийн хувьд бол Монгол улстай юу хийх гэж байгаа юу зориод байгаа юм те гэдэг ч юм уу одоо нэг хүн болгонд нэг тийм хөрхөн мөрөдл байгаа шүү дээ. Улс эх орныхоо төлөө юу юм яриа юу зориод байгаа юм те. Тэгэнгүүт миний хувьд бол хандлага бол би тийм юм болов гэж бодсон. Яагаад тэгэхээр хүмүүсээс ирж байгаа одоо фидбек нь дандаа ингээд та айгуу шуудраг зарчимжтай хэлсэндээ ийм байдаг учраас би одоо хамт байна гэж хэлж байгааг сонсч ирсэн. Тэгээд нөгөө өөрөө яг тэр хэлж байгаа зүйлтэйгээ нөгөө үг үйлдэл нь яг ижлэх юм байдаг тий. Хичээж байдаг тий. Заримдаа хичээлтэй. Тэгээд энэ бизнесийн том тоглогч нар өөрсдөө маш их тасралтгүй бүр системтэй хөгжүүлдэг нь бол харагдчихжээ. Та нар ч одоо баг улирал тутам гадаадад явж олон улсын том форум сургалтуудад сууж олон улсын том бизнесийн лидерүүдийн яг бодит одоо өөрсдөө уулзаж хичээлийн сонсдсон байлээ шүү дээ. Тэгэхээр одоо энэ бизнес дэлхий дээр яг одоо өнөөдөр яг юу яригдэж байна? Тэгэхээр ингээд системээ нэг амар юм цаанаас сургадаг бас. Ингээд трендээр нь сургана тий. Бараа бүтээгдэхүүн маань хүртэл трендэд байгаа сапаглаа бодол өөрчлөгддөг. За дээрэс нь одоо үед юу болоод ийм хэрэглэгчээр аяга ухаалаг болсон.
Тийм болохоор юмыг одоо зүгээр нэг юм дээр үед бол ингээл нэг ийм рекламууд байсан шүү дээ. Ингээл нэг оогоор шүдэ авгаалаа, тан цагаан боллоо гэх хүмүүс хандраал авдаг те. Уцаа авгаалаа, цав цагаан боллоо гэл инхээр нэг ийм ханарч хүмүүс авдаг байсан бол одоо тийм реклам үнэхээр үлгэрийн болцсон. Хэрэглэгч нар ч тийм байхаа болцсон. Одоо аливаа нэг одоо зах зээл бараа бүтээгдэхүүн юм компани юм хэрэглэгч хоёр хоорондоо эргэх холбоотой байдаг болсон. Ер нь хэрэглэгч нар нь эргээгээд бараг тэр нөгөө маркетинг хийж өгдөг. Буюу одоо тухайн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хэрэглэгчийн сэтгэл айгүй өндөр байдаг болсон. Ийм одоо юу борлуулалтын дээр ийм гайхалтай зүйл ороод ирсэн л дээ. Ер нь бол ковидоос хойш айгүй огцон өссөн. За тэгэхээр одоо жишээлбэл би танаас асуул та одоо ингээд нэг гадагшаа явлаа Airbnb ч юм уу Booking.com-оос ч юм уу буудал захиалъя гэж одоо та нөгөө одын үнэлгээ тэгээд нөгөө доор сэтгэлдлүүдийг уншдаг уу? Уншин тий айгүй чухал тий тэр тэгэнгүүт одоо зүгээр тэрэлжид нэг амралтанд амрал гэхэд ингээл буудлынхын нөгөө сэтгэл ревивийг харж байгаа шүү дээ бид нар тий. Тэг ингээд нэг хинч юуч бичээгүй айл хэдэн оны өмнөх үйл энэ баг ажилт юм уу гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр нэг юм одоо нөгөө нэг юм хэрэглэгч өөрөө тухайн бүтээгдэхүүний маркетинг болсон гэх юм уу та. Ийм хэрэглэгч нар аяга ухаалаг болсон. Юмыг уншиж судалдаг болчиход тий. Харьцуулж хардаг болоод тий. Тэгжээж одоо худалдаа авалт хийдэг эргэх холбоотой тий эргээгээд юмаа бичдэг болсон. Хэрэглэгч нар өмнө тийм байгааг байхгүй one way эссэн. Авлаа гарлаа юу болсон гөө мэд тий чөтгөр бүгмэд ингээл дуусчдаг гэсэн. Одоо тийм биш. Авлаа нөгөөтг нь хэрэглээ эргээгээ сошиал цацлаа нөгөө сайт руу норж бичлээ инглээ ийм юм үссэн байхгүй юу. Тэгээ тийм болохоор нэг утгын яах вэ нэг сайхан даваа тал нь нөгөө нэг маркетингийн хохирогч болдог хүмүүс бас нөгөө талдаа багасж байгаа боловч нөгөө талдаа бас инфлюенсерүүд гэдэг хүмүүс гараад ирсэн бас тий. Гэхдээ одоо юм хөгжөөд л да сая сүлд ингээд зааж байгаа нь инфлюенсерүүдэд хүртэл одоо хууль гарч эхэлсэн шүү дээ. Тий. Францлав нэг тийм хууль гарсан гэж сонссон. Би чат GPT үзсэн чи тийм ээ тийм хууль гарсан гэж хэлээ. Бас нэг өөрөө хэрглэж үзэж үр дүн гараагүй юм а бити ингэ яриад ээ. Хятад бас гарсан уу? Гарсан харин тий. Жишээлбэл ингээд сүүлийн үеийн тренд бол ийм. За дэлхийн нийтийн мөнгө хаашаа хамгийн их цутгатаад байна гэхээр public education яг 3 юм байгаа юм билээ. Public education хамгийн их цутгагдж байгаа буюу нийтийн одоо боловсрол хүмүүс одоо сурч өгч үнхээр дуртай болсон юм. Тэгээ public health буюу эрүүл мэнд хүмүүс одоо эрүүл мэндэ маш их анхаардаг болсон юм. Яг 3 дахь нэг муухай амь зэвсэг юм билээ. Тийм учраас дайм болоод байгаа. За тэгээд ийм өмрөө нөгөө мөнгөн дүн амиргүй орчин гэж байгаа байхгүй юу? За тэгэнгүүт хүмүүсийн сонирхол тэгвэл юунд байна вэ гэхээр хүмүүс бүгдээрээ нэмэлт орлого сонирхдаг болсон байна одоо. Тэглээ яах вэ? Тэгээ зайнаас ажилтгийг бас сонирхдаг болж байгаа юм байна. За дээрэс нь хувь хүний айгу хөгжүүлдэг болж байгаа юм байна. За дээрэс нь хүмүүсийн сонирхол бас байгаль дэлхийгээ хайрладаг болж эхэлж байгаа юм. Эко юм уу? Айгу тийм эко гэхээр илүү сонголт хийдэг те. Ийм одоо байгаль дээлтэй гэхээр илүү сонголт хийдэг. За тэгээ дээрэс нь хүмүүс эрүүл мэндэ маш их анхаарч байгаа. Wellness зах зээл бол маш хүч төрөө орж ирж байгаа. Хэдэн тэрбумаараа эргэлдэж байгаа. Ийм зах зээл байгаа юм билээ. Тэгээд сүүлийн үеийн сонноос гэх юм бол сүүлийн үед компаниуд ургамалд маш их хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгээд нэг одоогоос 10-аад гин 5-аад жилийн өмнө тархины үжилт маш их хөрөнгө оруулалт хийж байна гэж ярьжсэн байхгүй юу? Ингээл олон улсын сургалт семинарч явахаар тэгээд нөгөө Япон, Америк, Хятад эдгээр толгой зөгчсөн байхгүй тэр хөрөнгө оруулалт хийж байгаа орнууд нь тэгсэн ч одоо AI-г гараад ирлээ шүү дээ. Тэгээд нөгөө AI гарч ирэхийн тулд хүний тархиныг судалсан билээ. Тэгэнгүүт одоо болохоор нөгөө ургамал шинжилгээ ухаан маш их одоо компаниуд хөрөнгө оруулалт хийж эхэлж байна гинэ. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр ирээдүйд нөгөө бидний эрүүл мэндтэй одоо нөгөө хүнсийн нэмэлт хичээл, жимс ургамал самар тий энтэй ингээ холбоотой болох гэдэг болохоор би одоо ингээд нэг юм дохио авдаг бол за энд их хөрөнгө оруулалт хийгээд бол энэ талын хөгжих нэ энэ талын энэ дэлхийн нийт рүү хэрэглэгч нар орж ирэх юм байна гэд. Тэгэнгүүт Монголд ч гэсэн одоо хүмүүс ингээд эрүүл мэндийн сургалт, эрүүл мэндийн одоо лекц мэгцэнд аягүй сайн судаг болсон байхгүй тий. Ингээл яг харагдаад байна л да. Тэгээд яг компаниуд дагаад ингээ хөгжиж тахаар нэгдүгээр компаниуд дааж хөгжиж байгаа. Хоёрдугаар би өөрийнхөө хувь хүн дээр болохоор би ур чадвар дээр аягүй анхаардаг. Хувь хүний ур чадвар дээр. Чиггүй бид нар одоо мэдээллийн ертөнцид ингээд битүүж ивж штэ.
үнэхээр мэдээллийн ертөнцид амьдарч байна. Хаанаас л хаанаас юу болоод юуг үнгүй үзээд харах боломж үнэхээр үүссэн байна. Тэгэнгүүт энэ их мэдээлэл дунд хараа яаж одоо зөв мэдээллийг олж аваад яаж тэрийг одоо ашиглах вэ гэдг нь бас толгой өвчин болчихж байгаа байхгүй. Даваа талын сул талуулаад байна тийм. Өмнө нь болохоор мэдээлэл нь олддгүй байсан бол одоо мэдээллийн дунд ингээд цөмөрөө бүр ингээд сэлж байгаа байхгүй. Гэхдээ аль нь яг зөв юм бэ? Аль нь яг надад хэрэгтэй юм бэ гэдгийг олж авахын тулд аюу хэцүү байгаа юм. Тэгэнгүүт яг энэ дундаас болохоор би сүүлийн үед юуг илүү хараад байгаа гэхээр би юмыг зохиож бүтээж ингэж нээхээсээ илүү байгаа бэлэн мэдээлэл дээр аюу сайн анализ хийгээд зөв боловсруулаад өөрийн болгоод буцаагаад илэрхийлэх. Тэгээ энэ аюу бас хүн одоо энэ орчин цагийн хүмүүст хэрэгтэй ур чадвар юм байна гэдэг. Энэ дээр сүүлийн үед их анхаарч байгаа. Тэгэхээр өөрийгөө хөгжүүлэхдээ бол энийг анхаардаг жилд ядч нэг хин ч гэсэн жижигхэн ч гэсэн ур чадвар хөгжүүлж гисэн гэж боддог. Тэгээд нөгөө юм нь болохоор өдөр бүрийн бүтээмжтэй өнгөрүүлэх аюу дуртай. Тийм. Энэ нөгөө бизнесийг хийгээд одоо энэ тайзан дээр маш одоо супер ихтгэл маш хүчрэх супер ихтгэл тавьдаг ур чадвар чинь хөгжснөө. Ер нь бол угаасаа өгдөлтэй байсан уу? Би бол өөрийн чинь тайзан дээр маш гоё тийм уран ихтгэл тавьдаг. Тайзыг бүр ингээд заалыг ингээд бүр үнэхээр эзэмдэж чаддаг ихтгэгч гэж боддог. Маш их олон сургалтуудыг гоё хийжсэн. Одоо хамгийн сүүлд нэг Facebook постыг чи харж ирсэн нөгөө олон улсад очиод хүртэл бас ингээд Москвад илүү тайзан дээр бас урагдаж гарч ирээд ихтгэл тавьж ирсэн гэдэг. Казахстан. Тэгэхээр энэ ур чадварыг бол яг энэ бизнесээ хийж явахдаа бүр хөгжүүлж бий болгосон тийм. Яг ер нь би хувь хүн жоохон нөөрөнгийн 10 жил дахин Монгол хэл уран зохиолын хичээл дуртай тийм байсан. Гэхдээ олны өмнө бол ярьж чаддаг байгаагүй. Сандраал, тэвдээл ингээл нөгөө самбарын урд гаргацдаг байсан шүү дээ. За тэгэл хамаг яваа мартаал ер нь нөөрөнгийн юм шиг хийнэл тэр чинь ер нь хүний айгүй том айдсын нэг юм билээ шүү дээ. Олны өмнө гарах хамгийн том айдсын нэг гэсэн хүнд байдаг. Одоо айдсыг ингээд ер нь хүнд байдаг. Айгүй олон жил олны өмнө гарсан ч гэсэн яг гарахын өмнө бас жоох юутай л айдстай байдаг. Одоогоороо ч гэсэн тийм гарахын өмнө ч гэсэн жоох нэг юм эвгүй мэдрэмжтэй шээки. Гэхдээ олвол бүр нэг айгаа зутах гэдэг юм уу гэхээр бас үгүй л дээ гарчихна. Тэгээ энэ яаж хөгжсөн бэ гэхээр хүн яг ингээд нөгөө нэг манайхан нэг юм амжилт ийм ур чадварыг нэг том юмнаас эхлэх гэдэг нь аяга асуудалтай байдаг. Гинт коуч болохгүй тий. Ингээл гинт багш болохгүй, гинт одоо мундаг одоо мэдээ гинт эмч болох гэждэг хүн ч байдгүй л ах л та тий. Эмчийг бас нэг ойлгоод байгаамаа. Хэдэн удаа мэс засал хийж хэдэн үний ард гарсан, хэдэн үнээр үр дүн гарсан үнээ сайн эмч гэх бэ гэдгийг бас мэдээд тах шиг байна. Бусад ямиг бол нөгөө мэдхгүй байгаа мó эсвэл одоо хэлбэрчлэх гээд байгаа мó тэгдэг. Тэгэнгүүт одоо жишээлбэл тайзан дээр гараад ингээд сандрахгүйгээр одоо үзэгчдийг ингээд одоо байлдан дагуулах нь хаашаа ямар ч гэсэн уйд ахгүй ингээд нэг эвтэйхэн санаагаа илэрхийлээд буух хүртлээ энэ ур чадвар яаж хөгжиж байгааг нэг хүнээс л хэлсэн. Ганцхан хүнээс. Би нэг хүнтэй уулзраа олж чадчихвэл хоёр дахьтайгаа уулзраа олно. Гурав дахьтайгаа уулзраа олно. Дөрөв дахьтайгаа уулзраа олно. Тэгээд одоо манай салбарын онцлог болохоор ингээд эхлээд нэг хүнд ингээд бизнесээ тайлбарлаа хоёулаа нэг хөөрхөн хоёул болох гэдэг шүү дээ. Баг гэдэг чинь хоёр ба түүнээс дээш хүнийг тоог нь хэлж байгаа юм чинь. Тэгээ хоёулаа ингээд хөөрхөн уулзраа олоод ирэнгүүт гурав болоод ирэнгүүт гуруулаа ингээд хөөрхөн зарлагтай нэгдэл дөрв болоод ирэнгүүт дөрвөлөө болоод 5 болоод тэгэнгүүт ингээд нэг ширээ тойроод ярихад нэг юм зохимжгүй болоод ирэхээр нэг нь ялтчихгүй самбарын урд гарч эхэлж байгаа байхгүй юу. Тэгэл нэг нь самбарын урд гараад тайлбарлаад яг ингэж сурдаг. Аюу гоё. Тэгээ тэр нэг юм их гоё салбар штэ. Энэ салбарын нэг давуу тал нь зориг нэгтэй үшээ харилцаанд батны окей болцсон хүмүүсийнхаа өмнө хүн ярихдаа тэгж айсан. Айгуу их ихтэй байхгүй. Одоо ингээд танихгүй хүмүүс биш шүү дээ чинь тий. Эхлээд мэдээж ингээд нэгээрээ танилцахдаа танихгүй хүн байгаа. Тэгээ танилцж штэ. Танилцаад хоёулаа гоё харилцаатай болчихно. Тэгээ хоёр дахь нь орлоо, гурав дахь нь орлоо, дөрөв дэх нь орлоо, 5 найзынхаа өмнө би нэг жоох юм ярихад яах вэ тий. Яг ингэж хөгждөг юм билээ. Би энэ асуултыг яагаад асуусан гэвэл би за одооноос 3, 4, 5 жилийн өмнө нөө буян тухайгийн нөгөө том цогцлбор 5 хүний өмнө бүр нэг айгүй гоё ихтгэл тавьж байгааг харж исэн. Тэгээд би өстө гайхалтай вау гэж бодож исэн байхгүй юу. Тэг үнэхээр мундаг ихтгэгч юм байна гэж бодоод тэгээд энэ асуултыг асуусан. За тэгээд ер нь бол ингээд төрийн байгууллагад ажилладаг, бизнесийн байгууллагад ажилладаг, хуваарь бизнес эрхэлдэг маш олон эмэгтэйчүүдтэй ингээд уулзж яхад би ер нь хувь хүнийхээ хувьд бол хөгжих ёстой. Ер нь хөгжиж гэдэг энэ одоо
өсөл тэмүүлэл ер нь өөрийнхөө хөгжлийг одоо бүр систем болгож ингэж удирдах авах хэрэгтэй, тасралтгүй хөгжих хэрэгтэй гэдгийг би одоо MV бизнест ороод энд сургалтуудад нь хамрагдаад би ойлгосон юм аа. Тэгээд би одоо энэ дээр аягүй өөрчлөгдсөн гэж аягүй олон надад ярьжсэн. Тэгэхээр энэ бизнес одоо өөрийн танийн эрхэлдэг энэ бизнес зөвхөн бүтээгдэхүүний талаар, борлуулалтын талаар сургалт хийдэггүй. Энийн нэг том хэсэг нь хувийн хөгжлийн сургалт хийдэг, тий. Тэгэхээр маш их хувийн хөгжлийн сургалт хийдэг, маш олон багш нар, коуч нартай, мэргэжлийн байгууллагатай та бүхэн хамтарч ажилладаг. Дээр нь миний анзаарснаар энэ дээр нэг бүр юм менторшип харилцаа аягүй мөнхөд явж идэм билээ шүү дээ. Бүр нэг хүнтэй, багтай, хамт олонтой тасралтгүй ингээд энэ менторшипийн харилцаа явж идэг. Тэгэхээр та өөрөө ингээд маш том бизнес эрхлэгчийн хувьд менторуудаа яаж бэлтэж чинь? Та өөрөө одоо ямар зарчмаар, ямар ноу хаваар менторлтыг тэгээд энийг одоо маш үр дүнтэй хөгжүүлээ явж байна. Яг менторлох арга гэх юм бол би аль болох тухайн үнтэйгээ зорилгоор нэгтгэхийг боддог. Ер нь штэ нөгөө олон хүнтэй ажиллахаар яг амьдрал дээрээ болохоор бидний нөгөө онол нь штэ. Тэр яа тасч дуудаггүй юм бэл. Ер нь ингээл нэг онол сонсоол ингээл онлоороо хөөрэ арга явдаггүй. Аслаагүй машин шиг. Гэтэ онол ярихад айгүй гоё. Маш гоё. Ингээ тэдэн алхам, эдэн алхам гэдэг ахаар ингээ гоё сонсогдоод байдаг штэ. А тэр яг амьдрал дээр нөгөө хой хүн дээрээ ингээд нөгөө бизнес дээрээ буугаад ингэхээр айгүй хэцүү тэрийг ийм хуурай оргидаг. Тэгэхээр тэрэн дээр нэг юм тослогоо явагддаг нь одоо би хувийн үжил гэж хэлэх гээд байгаа байхгүй. Тэгжээч тэр нь явжээч нөгөө агтаа онулгүйгээрээ бас харуулгаа. Бас болохгүй. Тэгэхээр бид нар тасралтгүй суралцах хэрэгтэй. Тэр тослогоо юу нэхэд нэг equal агаад байгаа. Хүний учир олж, ивэ олж, тухайн хүний үнцгийг ойлгож, тухайн хүний мэдлэгийн төвшингийг ойлгож, юу үзэж харснаар хүмүүс ч өөр ялгаад байгаа шүү дээ. Тэрийг ингэж аюугаа зөв өнцгөөс нь хараад, тэр хүний давуу талыг нь олж харах, тэр хүн байгаа боломжтой зүйлийг нээж өөр үзгээр харуулж үзүүлэх. Энийг олж авахын тулд хүн хувийн үжлээр суралцахаас арга байна. Тэгэхээр маш сайн сонсдсон юм байна. Ер нь бас сонсох хэрэгтэй, ажилтсан юм байна тийм ээ. Тэгээ асуулт тавьдаг, ажигладаг тийм. Нэг үгээр хэлбэл би яг өөрөө хувь хүний жоох мэдлэг шүтдэг хүн. Би академик мэдлэг дуртай, нэг үгээр хэлбэл боловсралтай, хүнд илүү дуртай юм байхгүй юу. Агтаа би энэ хандлагаараа хязгаарч хожоогүй. Тий. Ийм хандлагаар хандах юм бол хүмүүсийг ингээд манглаас орчлаад ингээд хайчдаг. Гэтэл зарим хүн боломж нь олгодоогүй яваа явждаг хүн зөндөөж идэм билээ. Тэгэнгүүт би менторлох одоо тэр аргачлал асуугаад байна шүү дээ та тий. Тэгэнгүүт миний арга болохоор би тэрийг ингээд тэр хаалтаа өөрөөс ав. Тэр миний л тодорхойлт байхгүй юу? Миний л үзэл бодол байхгүй юу? Тэгэнгүүт би зөвхөн өөрийнхөө цонхоор юмыг хармааргүй шүү дээ. Би ингээд олон цонхоор хүний цонхоороос харж үзэн шүү. Тэгэнгүүт тэрийг авч хаяа яг тухайн эмэгтэй чин сэтгэлээсээ сонирхон, тухайн эрэгтэйг чин сэтгэлээсээ сонирхон. Аюул чухал гэдэг. Энэ хүн бизнес гэдгийг яг ямар нүдээр хараад байна тий. За борлуулалтаас айдаг хүн бол өөрөө борлуулалтыг буруу ойлгоцсон байна. Борлуулалт яг үндэ хүний асуудлыг шийддэг маш гоё гайхалтай харилцааны хэрэгсэл шүү. Бүр ингээд би одоо нэг хүнд юм борлуулснараа бит хоёрын хооронд бүр харилцааны гүүр үүсдэг юм гайхалтай зүйл байхгүй. Тэгэнгүүт тэрийг буруу ойлгоцсон. Өөрөө тодорхойлт нь буруу. Би нөгөө анх бизнесийн минь тодорхойлт буруу байсан гэдэг шиг тий. Тодорхойлт нь буруу ахгүй. Тэгээ айцхтаад гэдэг. Тэгэхээр тэрийг нээлттэй ингэж ярилцахын тулд өөрөө бас нээлттэй байх хэрэгтэй болдог. Тэгэхээр нөгөө би менторлох миний арга барил бол би хүнтэй аюу нээлттэй ярилцдаг. Тэгээд тухайн хүнийхээ яг тэр нөгөө өөрийнхөө хувьд тодорхойлсон тодорхойлт нь яг зөв байна уу, буруу байна уу, гаргалгааг нь гаргаж өгөхийг хичээдэг. Тэгээ аль болох тэр хүнийг мөрөөдөлтэй болгох тусалдаг. Ер нь бүх мөрөөдөлтэй гэхдээ мөрөөдлийг ангид үзээд бэлэгддэггүй зүгээр нэг юм гоё бодол байдаг гэж бодцсон явж идэм билээ. Ихэнх нь. Тэгэнгүүт мөрөөдөл чи яг ивэ олоод өөрөө зорилгоо тавиад өдөр бүр хийх юм бол биелдэг зүйл шүү дээ. Тэгээд тэрийг ингэж одоо хамтын ярилцдаг. Тэгээд Монгол хүнд engagement аягүй чухал санагдсан. Ер нь менторлоход би одоо энийг ярьцсан, ойлгоцсон одоо болоо гэх юм бол тэгээд бай байна. Маш ойрын хугацааны тасралтгүй уулзалт, цуглаан, engagement буюу холбоос байнгын ингээд нөгөө ярилцлаа, одоо нөгөө буцаагаад хяналаа гэх юм уу те ингээд ийм харилцаа
тасралтгүй юм. За тэгвэл би одоо таны яг менторийн одоо ноу хав арга барилыг ингэж ойлголоо. Зөв нээлттэй ээлдэг тийм ээ. Тэгээд одоо өгөөмөр байж тийм ээ илүү их нөгөө тусалж дэмжих бэлэн байж тэгээд энэ одоо үйл ажиллагаагаа явуулдаг гэж ойлголоо тий. Нээлттэй ээлдэг үнцийг олж харах гэдэг аахгүй юу? Тий. Тэгчүүл ингээ хоорондоо айгүй гоё. Тэхийн тулд бас төвчээр хэрэгтэй те хувинес. Тий, айгүй цаг гарна. Төвчээр хэрэгтэй, зориулалт хэрэгтэй, цаг гарна, цаг хүч, цаг хугацаа, эрч хүчээ зориулах тий. Яг энэ төвчээрийг гаргах явцад би юу игээд байгаа гэдэг шатрах үе. Тохиолдчихсэн. Одоо би нөгөө өөрөө айгүй юм шулуухан зантай болохоорс шууд юм ярих туртай хүн байхгүй юу? Гэхдээ хүмүүс их сонин штэ. Гол юм хүний ярианы хүнээс гол юмыг аваад гол юмыг сонсох дуртай хэрнээ яг гол юмаа шууд ярихаар хүмүүс дургуй ш. Их сонио ингээд хүсэж байгаа юмныхаа эсрэг ханддаг бид нар. Их сонио. Би энийг айгүй олон хүнтэй ажиллаж яг ойлгосон тий. Шууд гол юмыг яриул юм бараг хамгаалт үүснэ. Энэ одоо яах гээд байна гэдэг юм сонио. Заавал нэг юм дэвсээ орж ирдэг. Тэгээд нэг юм small talk гэж ярьдаг те нөгөө богино яриа орж ирдэг. Тэгжээж бид нар гол юм байгаа. Гэхдээ хүмүүсийн хүсэж байгаа юм нь бол ингээл ядаргаатай юм би гол юм ээлжсэн гэж бодоод байдаг хэрнээ. Тэгэж хандаад байдаг. Тэгэнгүүт төвчээр хэрэгтэй. Гэхдээ хүнтэй нэг уучраа олчих юм бол тэр насан турш үргэлжилдэг юм аюу гайхалтай. Тэгэхээр нөгөө нэг юу гэмдэ одоо богино зайныг үлдэлтэй болвол ингээл нөгөө гол юм яриад хурдан юм яриад ингээл чухал ингээл хандаад байж болох л та. Гэтэ үгүй тэр хүнийг одоо тий ингээд нөгөө нэг удаагийн уулзалт гэж ойлгох бодохгүйгээр энэ хүнтэй насан турш одоо харилцаагаа хадгалъя, нэтворкингээ хадгалж үлдээе гэдэг зорилготой болвол тэр хүнийг нэг сонсож твчгээл тэрэндээ ингээл хатгаад байх тийм. Анхнаас зорилгоод тэгээд тавьчих одоо нөгөө нэг хатгаад ингээд зорилгоос ш гарч байгаа. Бидэд ингээд надтай ингээд харьцаад одоо нэг эвгүй харилцаан заримдаа ордон штэ тэгж байгаа хүмүүнийг би одоо long run-ных нь хүн биш юм байна. Урт хугацааных нь хүн биш юм байна. Надад зүгээр ингэж байгаа юм байна гэж одоо өөрийнхөө нөгөө олж мэдснээрээ тодорхойлдог. Гэхдээ яг аливаа юм заримдаа хүн мэдрэмжтэй тий заримдаа хүн сандарч мэдэрч яваад бас алдаа гаргацсан байдаг. Тэгэхээр ингээл нэг юм айгүй хэм ажиглал, эргцүүлж бодоол, эргцүүлж бодуулаад хүнтэй ажиллах, менторлох одоо энэ MLM салбарын менторлол тийм үү? Ер нь ийм байт юм уу? Би сайн мэдэхгүй л да. MLM салбар дээр бол энэ аягүй хүнээс шаарддаг. Хүнийг хөгжгийг төвчээртэйгээр одоо хүлээн төвчээртэйгээр тасгалжуулна. Тэгээд яг хуу мэдээж ярих чадах бүхнээ л юм. Гэхдээ хүмүүс янз янз хүлээж авдаг. Зарим нь аягүй нэлээд дэвшингөө огцом хөгжилтэй байхад зарим нь бол маш удаан тий. Зарим нь бол нэг юм зогссон ч юм шигтэй хөгжлөн ингээл янз бүр. Тэгэхээр тэр хүний зорилгоос болдог байх л та. Би яг коуч бас хүний хувьд нэлээд олон хүнтэй ажиллаж исэн. Гэхдээ би бол бүр нэг одоо таныг бол надаас миний одоо ажилласнаас илүү маш олон хүнтэй тулж ажилласан хүн их мундаг ментор гэж боддог. Баярлалаа. Дээр нь одоо би та бүхний зохион байгуулж байгаа их том хэмжээний нэлээд хэдэн ивентүүдэд бас ингээд сонирхоод оролцож байхад бол би бас нэг юм олж харсан. Ивентийг тийм ээ сургалтыг, ивентийг ингэж мэргэжлийн төвшөнд ийм одоо өргөн цар хүрээтэй ямар ч алдаагүй ийм гоё тансаг зохион байгуулна гэдэг энэ өөрөө бас маш их сэтгэл, зохион байгуулалт, баян ажиллагаа, хичээл зүтгэл одоо орж байгаа да. Тэгэхээр энд бол ямар том баг ажиллаж байна. Энэ дээр хүмүүс энэ төр багаар ажиллах ур чадвар, энэ багийг удирдах байгаа энэ хүмүүс менторуудын энэ одоо ур чадвар гэл айгүй олон юм харагдчихсэн л та тий. Тэр ивентийг бол нөр супер зохион байгуулалт юм л шүү дээ. Яг нөгөө бүр ингээ айгүй амархнаар хэцүү ер нь ард нь бөө юм болж байгаа. Гэтээ нөгөө нэг одоо яг таныг ингээ хэлсэн чинь бодогдчихин л да. Яагаад энэ төвшөнд одоо танаар ингэж магтуулах дээр хүрчвэ гэвээсээ бодлоо. За тэгэнгүүт энэ ивент ингээ зохион байгуулалтад нөгөө энэ салбарт байнгын шинэ хүн цутгагдчихэйдэг. Тэгэхээр хүн ийм юм бэлээ. Шинэ хүн одоо орж ирэхэд бид нар тэр таата нөхцөлтэй гоё тэр уур амьсгалыг одоо бүрдүүлэхийн тулд байнгын ингэж апдейт хийж явах хэрэгтэй болдог. Тэд нар өөрөө тэр нөгөө салбарын онцлог нь тийм байгаад байна шүү дээ. Байнгын одоо шинэ хүн
орж ирдэг шинэ янз бүрийн сонирхолтой. Тэгээд янз бүрийн мэрэгжлийн болон насныхан бүлгийнх нь хамаардаг. 18-аас одоо 80 нас хүртэлтэй шүү дээ. Тэгээд бүх мэрэгжлийнх нь хамардаг учраас айгүй олон мэрэгжлийн олон насны хүний гоё санаа орж ирдэг. Нэгт тэр ивентийг зохион байгуулалт ард нь нөгөө зохион байгуулалтын баг байгаа шүү дээ. Тэр чинь ингээ багаас авцсан ингээд мэрэгжлийн бус ингээ багаас авцсан олон янзын мэрэгжлийн хүмүүс байдаг. Жишээлбэл урлагийнхан ч байгаа байхгүй юу? Урлагийнхан ингүүл гоё гэж тэгж яхад одоо тий өөр одоо салбарын бас байгаа шүү дээ. Ингүүл гоё гэж санаагаар. Тэгэхээр нөгөө нэг олонний хүчээр аюу гоё ингэж бүтдэг. Тэгээд ийм ингээ нөгөө нэг ийм шинэ хүмүүс л цутагтаад байдаг. Одоо бид нар нэг шинэ хүүхэд мэдлэхээр нэг гэрээрээ бөө юм болдсон шүү дээ. Нэрээ ороод ирэхээр ингээл тэр айл ингээл нэг шал өөр болдсон шүү дээ. Яг тэр шиг ийм шинэ хүмүүс аюу гоё. Салбарт ер нь шинэ хүмүүс орж ирж байгаа хэвээр. Дандаа шинэ хүмүүс. Тэгжээч тэр салбар цус хэлбэж ингэж гоё хөгждөг, фреш байдаг. Тийм учраас танд ингээ ирэх болгон таалагдаад байгаа хэрэг. Нөгөө нэг 5 жилийн өмнө ирэхэд нэг хэвэн юм байж исэн. Тэгээ 5 жилийн дараа ирж яа нөгөөх нь хэвэн ингээ байж ах юм бол boring шүү дээ, тий. Тэгэхээр тэрхгүй байгаа зү. Айгуу гоё ингэж өөрчлөгдөж идэг. Тэгэхээр нөгөө энэ бол би аль шинэ хүмүүсийн одоо ачаар, буйнаар бид нар маш их хөгждөг гэж ойлгож байна. Дээрээс нь яг бас компани нөгөө сургалт гэж гайхалтай. Тэр систем байна. Тэр ивент ингэж зохион байгуулагдах хэвээр, ихтгэл иймэрхүү төвшөнд байх хэвээр. Ингэж одоо ярина ингэж ярихгүй ч гэдэг юм уу дүрм журм байгаа л да. Тэрийг бол дагдаг. Тэгээд би ер нь бол юу гэж хэлэх гээд юм ихээр хүнтэй маш их ажиллаж ээж хувь хүний үед маш сайн хөгждөг. Ганцаараа ингээл ном уншиж яваад байх биш. Тэгэхээр ганцаараа л ингэж яхаад байх биш те. Тэгэхээр айл болох нөгөө олны дунд орох хэрэгтэй. Тэгээд орж байгаа тэр хамт олон чинь чамааг юм жоох юм чаленждуулдаг. Сандрахдаг те. Тэг ингээд тавгуутдаг. Тийм байвал хүн тэнд хамгийн их хөгжиж байгааг би харсан. Тэрнээс биш яг нөгөө нэмгүй асахгүй дөрөв найзтайгаа ингээд яваад байвал яг адилхан нөхдүүд ингээд яваад дим билээ. Ер нь тэгээ тэрэндээ амар таатай болоод тэгээ өөр сэдв ярихаар уурлаад идэх болчихсон билээ шүү дээ. Бас тий зарим нэг бүлэгмүүд тэгэнгүүт холон хүнтэй янз бүрийн салбарын янз бүрийн бэкграундтай янз бүрийн насны хүмүүстэй холилдчихээж бүр ингээд янзын гоё юм санаанууд гарна. Тэндээс л хүн хамгийн их суралцдаг. Тэгэхээр би хувьдаа бол ер нь нөгөө хувь хүнийхээ хувьд өсч хөгжих гээд байвал MLM салбарт орвол зүгээр айгүй сайн хөгжинэ. За тэр дундаа манай компанийн бол бүр тий амин бол нөгөө борлуулалтаас илүү хувийн хөгжлийн 8-1 тавьдаг. Хувь хүний одоо эрүүл мэндийг 8-1 тавьдаг. Бүх бараа бүтээгдэхүүн одоо компани бодлого нь нэг зорилготой. Нэг зорилгод нэгддэг байхгүй. Тэр нь болохоор бусдыг илүү эрүүл илүү сайхан амьдрахад нь туслах гэдэг ийм зорилгод нэгддэг. Тэгэхээр нөгөө тэр зорилгоосоо шалтгаалаад нөгөө тэрэнд ажиллаж байгаа хүмүүсийн хандлага нэг тэр тавигдсан болов гэж бодсон. Тэгээд одоо ингээд тэр баяг нэгтгэж яхад салбараас орж ирсэн хүмүүс. За зарим өөр би нэг анх удаа харж байгаа хүмүүс ч орж ирнэ. Тэнгүүд нэг том зүйлийн төлөө явхад янз янзын аашаар шин гаргахад тэрийг одоо баяг тэр бизнесийг удирдах баягийг удирдах явах хүний үед яаж ингэж нэг зүг рүү явж зохицуулах вэ? Яг нь ер нь бол хувь хүний амьдрал руу хитрхи ороод хэрэггүй л дээ. Бид нар одоо хувь хүний коуч нар биш аахгүй юу? Бид нар бизнесийн коуч нар. Гэтэ яг нь эмэгтэй хүнтэй ажиллахад яахаар байхгүй гар гэр орж иртгэл юм. Эмэгтэй хүн чинь нөгөө нөхөр хүүхдээс харж халамжлах хэвээр өөртөө очиж гэр бүлтэй хамт ингэж менторлжээж тэрэн дундаас үрдэн гардаг юмд орж ирдэг юм лээ. Гэтэ энийг ийм юм байлээ. Хүний анхаарлыг хааш нь хандуулах чи юу их ярьж байгаас шалтгаална. Одоо юу гэдэг би баг авч явж би өөрөө хавч яриад дил сул юм яриад ивэл хүмүүс тийш л анхаарч байна. Би вишн яриад би эрүүл мэнд яриад би сайн сайхны төл яриад ивэл хүмүүс тийш л анхаарч байна. Тэгэхээр багийн соёлоос шалтгаалаад байна. Хоороороо бид нар юуг илүү их дамгаа ярьж байна. Хоороороо бид нар юуг илүү хийж чинь хүмүүс тийш л анхаар. Харин хүмүүс юм сүргийн сүнстэй. Тий. Тиймгүй та мэдчихэж сошиал ингээл нэг хов явахаар яадаг билээ дээ. Хоороороо тэрүүгээр ингээл явдаг. Нэг гоё юм болохоор хоороороо тэрүүгээр явдаг. Тэгэхээр тэр олвол ингээд би миний ур чадварлаг мундаг гэдэг биш. Энэ нөгөө нэгдүгээр тухайн компани policy байна. Хоёрдугаар болохоор тэр багийг удирдах байгаа хүмүүсийг ямар алсын хараар чиглүүлээд юу руу чиглүүлэх гээд байгаа юм бэ гэдэг нь айгүй чухал. Тэрийгээ л маш сайн татамжтай ярьдаг. Гэхдээ тэрэндээ өөрөө үнж явах хэрэгтэй. Тий? Өөрөө тэрийг хийдэг байх.
Би тэрэн дээр бол айгүй анхааралтай хувь хүнүүд тийм юм ярьж ярьчаал амьдрал бусад үед тэрнээсээ ингээл тэсэн өөр юм яваад байвал уус хүмүүс тэнийг биш харж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг ингээ яриад тахаар хүмүүс тийшээгээ чиглэдэг. Дээрээс нэг юм харсан. Хүмүүс хүсэл мөрөөдлөөр нэгддэг юм л. Тэр хамгийн гоё нэгддэг юм. Энэ бизнест эмэгтэйчүүд их байдаг те. Тэгээд ханы нүдэн дээр ингээд маш олон эмэгтэйчүүд өсөж хөгжиж зарим бүр ингээд санхүүгийн эрхчлөөнд хүрсэн те. Ингээд бас тантай ижлэгэн ингээд том бизнес ментор болсон, бизнес эрхлэгч болсон явж байгаа. Тэгэхээр ингээд энэ олон жил эмэгтэйчүүдтэй ажиллаж байхад одоо эмэгтэйчүүдийн дунд байдаг нийтлэг юм айдас, эргэлзээ юу байна? Нийтлэг одоо ихтгэл үнэмшлийн асуудал юу байна? Бас давуу тал юу байна? Миний хувьд анзаарснаар нийтлэг айдас нь болохоор яг жоохон даруй. Нөгөө манай Монгол эмэгтэй хүмүүс даруухан гэдэг шүү дээ тий. Ер нь нэг даруй гэдэг үг яваад байдаг шүү дээ. Тэр нэг Монгол ичимхий бүрэг ичимхий гэдэг. Тэр гэхдээ Монгол эмэгтэй хүмүүсийн тодорхойлолтоор тийм яваад байдаг. Би Америкт бол тийм эмэгтэй хүн бүрэг ичимхий гэдэг юм сонсоогүй. 8 жил амьдрахтаа манай Америк найзууд бол тийм яриаг. Тэгэхээр Монголд нэг тийм яваад тах шиг байгаа юм. 90 хайн дуурны нэтэрэ гэл тий. Гэхдээ тэр чинь бас нэг юу хийж байгаагаасаа шалтгаалаад бас тэр дуу хоолойгоос өргөж явах хэрэгтэй байх гэдэг юм л да. Тэгэнгүү тэрийг нэг бүх юм дээр хэрэгжүүлээд байгаа надаас жоохон таалагдаагүй гэх юм уу нөгөө тэр нэг айдас эмэгтэйчүүдийн жишээлбэл чадчихэж би чадна штэ гэж хэлдэг нь айгүй хуурахгүй. Чаддаг мөртлөө. За яг хөө тэгэл намайг олж хараад тодорхойлол надад даалгавар хийчих гэдэг юм уу нэг тийм. Тэгэнгүүт эрэгтэй хүмүүс хагас чадчихэж бараг би чадна гэдэг ингэж хэлж чаддаг юм билий. Эрэгтэй хүмүүс өөр амбицлэг гэх юм уу илүү те. Тэгээд тэр нь тэгж хэлж байгаадаа ч нэг тийм тоодгүй юм тэгстаа гэж бодсон. Гэтэл эмэгтэй хүмүүс болохоор би яг ингэж 100% чадахгүй шүү дээ. Тэгэл чадна гэж хэлчихээр асуудалд орчих юм ингээд нөөцөө хумаад идэг. Тэгээ айгүй гоё ур чадвартай эмэгтэй хүн ч айгүй мультитаск шүү дээ. Яг үнэндээ. Эмэгтэй хүн л хов яриад хоол хийгээл хажуугаар нь гэрээ цэвэрлж чадна шүү дээ. Ер нь бол эрэгтэй хүн тэгвэл ховонч будаа олоо хоолн төлөвтэй дайгуу. Тэр яг үнэн. Шалаач аваад амар завгүй мөртлөө өдөрт 2 удаа гэрээ цэвэрлээ. Тэгэнгүүт юу гэж хэлгээд юм хэрэг ийм гоё нөөц эмэгтэй хүний би нөөцийг маш их олж харсан юм л юм салбараас. Маш гоё мультитаск юуг л юуг амжуулж чадсан эмэгтэй хүмүүс үнээр ичтэй би тэр өөртөө бүр итгэхгүй байна гэсэн үг. Тэгээ тэр нь яг хөө тэр Монголын уламжлалны бүрэг ичимхий зам маань нөлөөлөд байгаа шиг байна. Тэгэхээр бас зөрөгтэй чаднаа. 50% чаддаг бол чадна гэж хэлцдэг байгаарэ. Ичимхий байгаад бол хэрэггүй. Даруй бол байх ёстой. Тий зөв. Тэгтээ чи хаана штэ гэр орондоо одоо тэр нэг юм ямар харилцаанд орохоос бизнес хийж байхад одоо ичимхий даруй гэдгийг тэрэнд хаана үйлчлэхүү гэж агаад байна шүү дээ. Тэрийг ингээ ялгамжтай харчмаар юм байна гэж бодсон. Тэгээд тэрэн дээр нэг юм тийм нөөцөө хумдаг айцтай тэр яг тэр их надад анзаарахтахаар байгаадсэн. Дээрэс нь болохоор яг нөгөө эмэгтэй хүмүүс нийтлэг монголчууд эмэгтэйчүүд харагддаг юм. Жохон эр хүнд найдах гэдэг. Ингээд нэг юм даатах гэдэг шүү дээ тий. Гэтэл ер нь Америкч бити нэг хүн даатах гэдэг. Одоо би банк санхүүгээр төгссөн. Тэгэхэд ингээд нэг орлоготой хүн зээлтэй үг гэж зааж шүү дээ. Нэг айл байлаа гэхэд нэг орлогонд тулгуурласан орлоготой бол тэр нь цалингийн орлого болвол энэ нүртэл зээл болгоно, энэ нүртэл зээл болохгүй. За хоёр хөлтэй бол гэж байгаа ихнэр нөхөр хоёроо хэлээд байгаа байхгүй ихнэр нөхөр хоёрын орлого болвол зөвхөн хэрэглээний зээл болгоно. Машин байр тэрнээс биш одоо бизнесийн зээл биш ч юм уу те. За тэгэнгүүт ингээд хувьцаа бонд одоо өөр янз бүрийн үйл хөдлөлийн орлого морлогтой олон үлдээ болоод шүү дээ. Машинаар л 4 дугуйтаа болоод 6 дугуйтаа л гэж юм. За ийм бол энэ зээлийг олгоно ч гэдэг юм уу. Ингээд тэр одоо дэлхийн топ өндөр хөгжилтэй орнд санхүүгийн полисын тэгж явж байхад Монгол ямар орн бэлээ. Бас хэцүү шүү дээ манай системийн догдол ихтэй амьдрах орчны одоо бүх хүн бас яг байранд амьдраагүй шүү дээ яг нэг үйл. Зарим нь одоо ороод тэр нөгөө тэг гэр ороод ингээд хэцүү амьдрал байгаа хүмүүс биш дээ бас бүр үнэхээр хангалттай хүмүүс байна. Хэцүү бүлгийнх нь байна, эмзэг бүлгийнх нь байна. Тэгэнгүүт юу гэж хэлэх гээд юм тэгэхээр тийм одоо орчинд бэжж нэг хүн найдах айгүй буруу. Одоо бол гэр бүлүүд яг хоёулаа л чичрэх хэрэгтэй. Хоёулаа л яг боломжоо хараад те магад эхнэр нь төрөөд гэртээ байж байгаа үед нөхөр нь илүү ажилладаг ч юм уу. За одоо ингээ хүүхдэд гайгүй болоод ирэх юм бол нөхөр ч гэсэн эхнэрийн аюулсаа дэмждэг ч юм уу.
харилцан ингэж ажиллаж байгаа гэр бүлүүд бол аюу өөрхөн санхүүгээ зохицуулж чадчихэв. Тийм үед айгүй хэмжтэй ингээ өө яах нөхөр мэдж байгаа ялгүй нөхөр ингэж байгаа л нөхөр тэгж байгаа л гэд найдад идэг. Тэгэнгүүт судалгаагаараас эмэгтэйчүүд нас урт наслаад байгаа шүү дээ. Тэгээд аюултай юм. Тэгээд бас нэг эвгүй юм эмэгтэй одоо ингээд насны эцэст судалгаа гаргахад эмэгтэй хүмүүс аюул хэцүү амьдрал руу орсон судалгаа хийгээд байгаа. За илүү. Одоо ингээд та боддоо ингээд нэг 80-таа хүн ч гэсэн манаа ч хийчих шүү дээ эрэгтэй хүн. Тэгээ нэг 70-таа хүн нэг юм нэг буу хариулаад нэг газар нь манаач нэг хээр хөдөө бэч нь авчин. 70-таа эмээг авах уу? Авахгүй шүү дээ. Тэнгүүд нөгөө эмэгтэй хүн үргэлжлээс ингээл нөгөө ажлын байрны хомсдлоор ч гэсэн яачдаг. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүн бол ер нь өөртөө хайртай юм гэдэг бол эмэгтэй хүн ур чадвар өөртөө хөгжүүлэх хэрэгтэй тийг орлого олзуу. Би тэрийг бол маш их ярьдаг. Ингээ яг ажилд ороод ажлын орлого биш, цалингийн орлого биш, яг ур чадвараар олж байгаа орлого эмэгтэй хүн бүтээсэн. Тийм, тэр аягүй. Тийм, тэгээд ингээд одоо өнөөдөр ингээ Монголд яг зөвхөн цалингаараа амьдрахад бол ер нь бол ядуул амьдрах гэдэг л та. Заавал нэмэлт орлого хэрэгтэй. Тэхийн тулд бид нар хөдөлмөрлөх хэрэгтэй, сурах хэрэгтэй. Ингээд бүх зүйлийг зэрэгцүүлэх хэрэгтэй, тийм үү? За тэгэнгүүт нөгөө би бол эмэгтэй хүнийг бол ер нь бол хүчрэх байх хэрэгтэй гэж боддог байхгүй. Сэтгэл зүй тий одоо оюун бодлын хувьд, оюун санааны хувьд ер нь бол бие даасан өөрийн гэсэн зарчимтай хүчрэх байх хэрэгтэй. Тэр хэмжээгээр тэр хүний одоо бас орлого нэмэгддэг гэж би бол боддог. Гэтэл одоо манай нийгэмд нэг юм хүчрэх эмэгтэйчүүдийг бас үгүйсгсэн эмэгтэй хүчрэх байхаараа л юм жоохон тэрэнд нэг жоохон тийм ад үтсэх юм уу тийм бас хандлага байна тий. Тэгэхээр хүчрэх эмэгтэй гэдэг нь зөвхөн одоо нэг ингээд эр нөхрөө дээрлэхэд тий гэртээ ингээд нэг бүх зүйлийг удирдах байгаа эмэгтэй хэлэхгүй штэ. Тэгэхээр одоо манай бүрнийгийн үед тий ер нь бол хүчрэх эмэгтэй гэдэг ямар ойлголт вэ? Тодорхойлтол. Яг манайхан нөгөө өөрсдөө хүчрэх эмэгтэй гэдэг тодорхойлтоос буруу ойлгосон юм шиг ямаас. За одоо энэ аюу амбицтай гэдэг нэг юм ад үзэхгүй байр ambitious гэдэг чинь өөр аюу гоё үг шүү дээ. Хүсэл мөрөөдөлтэй, зоригтой, өөр гэсэн бодолтой, түүнийхээ араас ингээд тэмүүлэлтэй сурч өгчөөд өөрийгөө хөгжүүл явж байгаа нэг хэлж байгаа шүү дээ. Тэгвэл амбицтай гингүүд нэг юм сэргэлэн, залжин гэдэг ингээд буруу ойлгоод байна бас юм. Тэгэнгүүтээ хүчрэх эмэгтэй гэдгийг баас буруу ойлгосон. Хүчрэх эмэгтэй гэдгийг хоёлаа оруулаад ингээд тий айгу гоёор ингээд яг зөв одоо тодорхойлтоор тайлбарлах юм бол майндсет нь одоо нэг оюун бодол маш гоё тогтвортой эмэгтэй. Яг тий ингээд нэг юм савлаад ахгүй тий ингээд гоё тогтвортой тэгээ алсын хараатай. Тий нөгөө өвлөө их шиг тий одоо ингээд хүүхдүүдэд хаашаа явуулах уу? Нөхөр минь хаашаа явж гин? Манай гэр бүл ингээд ямар соёлтой байна гэдгийг ажиглаж харж чаддаг, үнэлж чаддаг, дүгндэг нөхөртэй ингээд сайн баруун гарна болж чаддаг, тий тусалдаг. Эсвэл нөхөр даатгаал өөрөө юм биш тий ингээд нөхөртэй тусалдаг, хамтран ажиллаж чаддаг. Нэг үгээр хэлбэл хүчрэх эмэгтэй гэдэг бол нөхөртөөгөө хамтарч ажилладаг эмэгтэйг бас нэг тодорхойлолт. Тэгээд хүүхдүүдээ бас ойлгож чаддаг. Юу хийж байгаагаа, яагаад амьдраад байгаагаа мэдэрсэн эмэгтэй. Тэрнээс биш ингээл амар мундаг ингээл тий. Тэгээд тэр биш л дээ. Гайхалтай. Би яг үнэхээр үнийг л сонсохыг хүссэн. Тэгэхээр хүчрэх эмэгтэй гэдэг бол бас хэрэгтэй үедээ хэрэгтэй хүн байж чаддаг. Гэр бүлийнхээ тий ойр дотныхоо хүмүүсийн дэмжих систем нь байж чаддаг. Тайван, асын хараатай тий. Тэгэхээр энэний талаар нэг буруу ойлголт байгаагаас болоод одоо хүчрэх эмэгтэй гэдгийг одоо жоох нэг буруугаар тайлбарласан юмнууд яваад байгаа. Тий. За уламжлалт бизнест ментор хийх энэ MLM бизнест ментор хийхин ялгаа юу юм бэ? Уламжлалт бизнест яг хүмүүсийг зорилгоор нэгдүүлэх жоохон хэцүү. Яагаад тэгэхээр уламжлалт бизнес чинь нөгөө ажлын байрныхаа тодорхойлолтоор нэгдсэн хүмүүс байгаа шүү дээ. Хүслээрээ биш гэх юм уу та ингээл тэр хүн зарим нь яг хүслээрээ байгаа тухайн ажил нь таалагдаад орсон ба зарим нь бол ажил хэрэгтэй байгаа амьдрмаар байгаа тэгээд мэрэгчлэрээ ингээл орсон хүмүүс янз бүр хүмүүс байгаа л та. Уламжлал дээр яг хөө тэрийг ингэж нөгөө юу гэх юм бэ одоо юу тий одоо би уламжлал дээр миний яг үндэ менторлсон гэхэд туршлага яг үндэ бага байна. Энийг яг дүгнж хэлэхэд одоо би манай ресторан дээдл нь 27 ажилтнтай байж үтсэн. Дэлгүүр маань нэг 2 ажилтнтай л байсан. 2 худалдагчтай байсан. Би бас л хамтрагчтай байсан. Би айгүйх бизнесүүдийг хамтрагчтай байдаг байл.
Тэгээ бас дэлгүүрийн бизнесийн нэг ихчтэй хамтарч хийдэг гэсэн. Тэгээ хоёр худалдагчтай ингээд дөрвөлх нээлээд байсан. Ресторан болохоор бас хамтрагчтай тэгээ дээдл нь 27 ажилчтай байж утсан байхгүй. За яг тэр туршлагаас л ярил л да. Тэгэхээр тэрэн дээр менторлоход болвол бас л нөгөө нэг торгон мэдрэмж дахиад орж ирдэг. Тэгэл дахиад яг тэр нэг ийм ажилтнаа ойлгох тэр сэтгэл зүй. Тэр дахиад орж ирсэн. Яг ингээл одоо ингээл манай ажил дээр ингээл нэг нөгөө ингээл мөнгөөр ингээл байнга ингээл дутаад ахгүй ер нь ингээл цалин өрөхгүй яг ингээл цалин буугчлахаар мөнгө зээлж гэл. Тэгээ би ингээд та нар ингээд энийг ингээд тааруулаад ингээд зохицуулж болохгүй байх нөхөр өө болохгүй байна захирлаа гэл тэгнэ. Тэгээ би тэгэхээр цөмөрөө тэгвэл нэг 50 мянган төгрөг гаргаа ингээд хуримтлал үүсгэй л та. Тэгээ яг ингээд асуухгүй яа өрөхгүй байх нэхэр ингээд яг нэг компьютер авсан байгаа нэг будаа шаш авсан байгаа ингээд нэг зээлмэл авсан байгаа байхгүй. Тэгэнгүүт цөмөрөө ингээд тухайн үеийн 50 мянгаас одооны нэг 200 300 шиг сонсогдохоор ирсэн шүү. Тэгээ цөмөрөө нэг 50 мянган төгрөг гаргаа нийлээд ингээд хөөрхөн ингээд тойроод ингээд явъя л та. Тэгээ чи тэр компьютер авчих чи тэр будаа шаш авчих чи ингээд нэг телевизээр авчих хүүгүй штэ цөмөрөө гоё ингээд явъя мавь гэхээр өө хэцүү байна ста тэгэхээр чи ингээд штэ тэгээ штэ тэгэл 5 сарын дараа 10 сарын дараа миний ээлж ирэх юм бэ штэ гэл ингээд тэгжсэн. Би нэг анх удаага яг наадах чи хийх гэж оролцсон байгаа нэг юм нэгдүүлэх гээл те. Нэг юм зээлэн хэлбэртэй боловч шиг нэг санаа нэгтгэх гэдэг штэ би тэр. Тэгээд тэгсэн чи нэгний манд байшингийн дээвэр шатчихваа. За тэгсэн чин бороо шороо ороо тэр нэг манай туслах тоогооч хэлдэг. Тэгэхээр би за одоо мөнгө цуглуулна. Нэг чи хэцүү байдалд орсон байна. Одоо ингээд 50 мянган төгрөг цуглуулад тэгээд одоо ингээд энэ дээврийн цөмөрийн яндлаа ингээд туслахыг нэг хүчээр ингээд орчиж байгаа байхгүй юу. Тэгээ хүчээр ингээд 50 мянган төгрөг гаргаад мөнгө цуглуулаад нөгөөхийнхээ дээврийг хөрхий яндлаад авчиж байгаа. За тэгээд тэгэнгүүт нь би бодож байгаа байхгүй. Нэрээ гинтийн ийм ослын даатгал матгал байдгүй юм чинь гэл. Тэгэл би нөгөө өөрчлөлтөг банкнаас асуусан чи бэдггүй сард 1000 төгрөг илүү тэр нь айгүй инээдтэй. Оо банкны эдийн засгийн навчаа яриулаад хөө 1000 төгрөгөөр цөмөрөө ингээд нөгөө гэрийнхаа одоо нөгөө тэгээ байр орон байраа ингээд нөгөө даатгалт хамруулъя. Орон сууч ч гэсэн байд юм билээ шүү дээ. Тэгээд ингээ хамруулъя гэж бидэрт нэг юм зорилго үүссэн. Нэгний хадлаа. Тэгээ сүүлдээ бид нар тэрнээсээ хитрэл цөмөрөө гой нээлээд гой ингээд рестораныг амжилттай ажиллуулад чиний төвний орлого олох юм бол ингээд топ ажилтныг шалгаруулад ингээд гоё аялал та гэдэг яриа гарч ирсэн. Бөөндөө нээлж гоё сурыг гэд бид нар нөгөө FM 104.5-аас би өөх юм багш нар урьж ажилчтай ингээд гоё сургалт авдаг гэсэн. Тэгээл яг нэг тийм айгүй хөөрхөн ингээд нэг тийм нэг юм яг ашиг төлөрсөн биш байгаа бас дахиад л хувь хүний нэг юм гоё нэг юм нэгдмэл байдал сэтгэл зүрхээр нэгдэж байгаа яг нэг тийм байдал руу ороод ирсэн. Тэгэхээр нөгөө би одоо таны нөгөө нэг подкаст ч өөрөө менторлох цагдаар юм байлээ шүү дээ. Тэгэхээр миний хувьд бол нөгөө MLM менторлох түрүүний MLM менторлохыг зөндөө ярьсан шүү дээ. Тэгэхээр сая уламжлалтай ярьлаа. Тэнгүүд ингээд ялгааг нь харах юм бол MLM дээр бол яг хуваараа орлого олох гэж байгаа. Эсвэл тэмүүлээр ирж байгаа. Эсвэл тэмүүлээр ирж байгаа хүмүүс нөгөөсг нь үр дүн шууд өөр дээр нь гардаг. Тий ялгаа нь тэр. Тэгэнгүүт уламжлал дээр болохоор өөр юм яригадаад байгаа шүү. Харин тийм байгууллагын зорилготой уялдаа болно. Хувь хүний карьер, марьяар, таны төвш ингээл ярина. Энэ дээр болохоор ч нөгөө илүү нөгөө яг л үр дүн нь өөрийнхөө сэтгэл ханамж арай өөр жил мөнгөөр орж ирдэг тий. Түүгээр ялгаатай. Гэхдээ яг зарчим нэг байгаа та. Зарчим нэг нь юу гэх юм бол дахиад л нөгөө хүн төв. Тэр дахиад нөгөө хүнтэйгээл ямар ч хүнтэй л уучраа олж сурах хэрэгтэй. Хүнийг их гоё ойлгосон. За, ер нь бол хангалттай энэ бизнесийн талаар ярьлаа. Одоо тэгэхээр бизнес хийх арга барилын талаар ч гэсэн ярьлаа. Тэгэхээр хувь хүнийхэн тал дээр бас нэг ганц хоёр асуулт асуугаад подкастаа дуусгая. Тэгэхээр одоо маш их мэдээллийг авдаг, маш их суралцдаг, бүр олон улсын түвшинд суралцдаг. За миний одоо ингээд судалж мэдснээр бол маш олон улсад явдаг. Бараг улирал тутам 2 сар тутам тий ингээд сурах гадаадд явдаг. Ганцаараа багаараа гэж явдаг тий. Тэгэхээр ер нь өөрийгөө ер нь одоо ямар системтэй, ямар зарчмаар ер нь ингэж хөгжүүлж үр дүнгээ хардаг вэ? Яг миний нэг ураа алвал нөгөө сурч бас дахин сур. Ер нь бид нар суралцах хандлагаа л гээчвэл тэгэл ер нь будаа. Тэгэл тэр хүн зогсож байгаа гэсэн. Тэгэхээр одоо юу гэдэг би өнөөдөр суралцгаа зогсоочих юм бол тасралтгүй суралцж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Би баг ухаржин гэсэн үг байхгүй яа. Тэгэхээр тэд чинь ингээ явчихж байгаа байхгүй. Нэгт хоёрт хүний зовлон бэрхшээл асуудал суралцааг өгөөс л үстэй. Тий. Одоо жишээлбэл ингээл
би нэг найзтайгаа уулзраа олохгүй муудалцаал те морол ингээл ивэл те би жишээлбэл нөхөрлийн тухай суралцах хэрэгтэй. Нөхөрлүүн дээр тогтцтой. Өмнөд зүйл нь юу юм? Тэ манай найз юу хийсэ та? Тэ за эсвэл магадгүй би даавраа чиглэх хэрэгтэй те. Савлаа яваад ам биш үсттэй аль нэг нь илүүтэй дутагдсан те. Хоол унд маань юу болж байна? Би чихэрлэг юм хитрхи хийдээд ийн үгээл. Тэгэл энийг хараад ингээл ингэчих юм бол би ингээд байгаа юм байна. Гэдгийг л ингээл одоо тодорхойлчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр за эхнэр нөхөр хоёр муудалцаад байна те. Тэгвэл хосын харилцаа юу вэ? Хоёулаа суралцах юм бол ойлгочих штеп. Тий. Тэгэхээр ерөөсө бүх юм биднээс те одоо суралцах дээр л тогтоод байгаа. Бизнес хийгээд идэг. Ингээл бизнес хийгээд мэдгүй миний хийсэн бизнес олгон шатдаг гэх хүмүүс ярьдаг штеп зарим. Тэг чи яагаад шатсандаа дүнэлт хийсэн юм уу? Тэгээд тэг ямар зорилгоор анх тэр бизнесийг хийх гэж оролцсон нэгдүгээр өөрөө дүгнэн хоёрдугаар тэр бизнесийн талаар хангалттай сайн суралцах хэрэгтэй байдаг. Тий. Би жишээлбэл ингээл ресторан ажиллаж байхдаа ингээл юу техник арт ингээл шилэн юм л хагараад байхгүй юу? Байнгын юм хангарна. Өдрийн нэг 3-4 стакан ингээл тепи бүр ингээл ингээл тэгэл нэг тавгч л 10 хэдэн мянга шүү дээ. Одоо бүр 30-40 болсон баг. Тэр үед л 10 хэдэн гэдэг. Тэгэл Бээжингээс сахиж авчихна. Сар болгон би бараг 1-2 саяар халбас сэрээ тавг цагтаг. Байнга хагарна. Тэг бүр ингээ гайхаа тэнийг найзтай ингэж явах юм. Чи энэ техник артлын урсгалыг мэрэгжлийн үнээр тооцоолсон уу гинэ? Үгүй зүгээр сайхан ингэж байгаа. Тэгэл барилц. Наа чи урсгалтай бүрнэ. Яг надтай адилхан бизнес эрхэлдэг эмэгтэйс ах. Наа чи урсгалтай штэ гэж байгаа байхгүй тий би. Тийм үү гэд тэгээ яг нэг Баянгол ресторан айгүй олон рестораны тэр текийг хийжсэн үнийг хөслөөд яг авчирсан чинь угаасаа урсгал нь буруу байгаа. Дандаа хүний хөл дээр газар ая тавуугах юмаа тавьж мавцсан. Тэрийг мэдэхгүй. Тэгээд би суралцааг л байгаа байхгүй. Тэгээ ингээд заалгаад урсгал нь яа тэ өөрөөс хэл устан байна. Google дэж орж үзээд ийм байд юм бэ мэн гэл тэр чинь аль булан үнцэг гэлээ дөрмөд эдэн байлээ шүү дээ. Тэгэл энэ нэсэн биш тэгээд тэгэл мэддэг болчихж байгаа байхгүй. Тэгэл ер нь бол ингээд нөгөө суралцаагүйгээс хүн мэдхгүй юмнасаа л айж авт юм бил. Тэгэхээр ер нь бол зарчмын бас сур. Тэгтээ маш сайн зоригтойгоор тэрийг гүн мэдэж сурд юм шүү дээ. Тийм би нөгөө өнгөрсөн 25 оны 12 сард нөгөө Бацангэл өгшийн өөрийгөө энэрхүү гэдэг нэг бяцлагалд явсан. Буддийн гүн хааныг одоо сонирхож бас судалж байгаа. Тэгээ одоо энэ 26-нд бас нэлээд гүнзгий судлыг гэж бодож байгаа. Тэрэн дээр Бацангэл багш тагжилээ. Хүн бидний одоо энэ үзэж туулаад байгаа зовлон ерөөсөө мэдлэггүйгээс болдгоо. Тэгэхээр зовлон баг үзье гэвэл ерөөсөө мэдлэгтэй болоо гэдэг чилээд яг тэрнтэй ижилхэн одоо утгатай хариулт. Би танаас бас айгүй инспайр авдаг шүү дээ. Хандаа агчтай байнга суралцдаг гэсэн. Вау. Та түрүү нөгөө нэг нөлөөсөн менторуд би юу гэж асуужсэн. Тэгээд би бол таныг одоо бахархалтайгаар нэг нөлөөсөн юм байна. Та гэж эцмөржин танилцаад бас аюу хөөрхөн олон жил 2017 онд танилцсан. Тий. Олон хөөрхөн байна. За Афа академи бас амар төвшин багш байна. За бас дээрэс нь бид нар сүүл бас энэ бархаас зэдрат гэж залуучуудтай хамтарч ажиллаа. Тэдээсээ сурах юм үнэхээр их. Тэгээд олон улсын төвшөнд та нэрээ үлгэр жишээ авдаг рол модель болсон менторуд чи юм бэ? Олон улсын төвшөнд яг манай бизнесийн менторуд байгаа л дээ. Тий, Оросууд байдаг, дээр нөгөө их аяа байдаг шүү. Америкч байна. Тэгээд нөгөө манай системийн дэшегээ одоо 80 орны валютаар орлого олдог хүн байна. Сая 25 орны валютаар орлого олдог хүн яриад өөрхөн туршлага ингээл хуваалцаж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэднүүсийнхаа бас нөгөө туршлагуудаас суралцдаг. Гэхдээ нөгөө нэг чи намаа мэдхгүй гэхдээ би чамаас сурдаг гэдэг юм байдаг шүү дээ тий. Тэгээд тийм одоо нөгөө Instagram, Facebook-ээр дагаад гоё ингээд би жишээлбэл Datacom-ийн хатгаас агуулсан. Маш гоё. Баярлалаа. Би ч гэсэн бас чамаас суралцдаг нөгөө ерөөсөө тийм ядарсан маш их ингээд ажилтай өдрийн хичнээн уулзалт хийгээл ингээд өдрөжин яриа сургалт хийгээл энэ том ивентүүдийг зохион байгуулаад ингээд явж байгаа. Нөгөө ерөөсөө тийм ядарсан, гомдолцсон ерөөсөө тийм явж байгаа харагддаг байхгүй. Байнгын юм ирч хүчтэй байдаг. Юу одоо амьдралынхаа утга учирыг яриач одоо ингээд энэ болгоны юуны төлөө хийгээд байгаа юм бэ? Яг нөгөө одоо ингээл ботхоор анхны маань бизнес дээр ингээл яг нэг хөөрхөн жижигэн нэх гоё Монголд нэг юм бутик шоп нээж үзье тий. Ингээл хүмүүс тэргээр өөрчлөл гоё штэ гэл нэг тэрийг ингээл нээчлээ, мэдэрчлээ, амсчлаа тэг ингээл дуусчихж байгаа байхгүй юу?
Тэгэнгүүт дараа нь ингээл бас ресторан болохоор ер нь нөгөө яг би нөөцөө харж нээсэн. Дээрээс нь хоолнд айгу пашнтай учраас за ресторан гоё юм бэ ингээл найзтай санал нөгөө ээлдээ санал болгол хоёулаа айгу хөрөх санаа нэгдэл ингээл нэгэл гэтээ нэг тодорхой зэгтгүүрээ би бас яг хандсан. Ер нь бол тэгээд тэгэнгүүт бол MLM салбарт ороод ингэсэн чи хүний хөгжил чи өөрөө хязгааргүй юм биш тий. Хүн гэдэг чи ерөөсөө гайхалтай онцгой юм байна. Ерөөсөө тайлагдчихгүй нууц юм байна. Би өөрийгөө тайлаад одоо ингээд бүтээгээд тийм ээ ингээд нөгөө нэг хаа хүртэл явах мэдгүй. Гэтэ ингээд надад ингээд би өөрийгөө ш таньж амжаагүй юмнууд хүнийг битэл би өөрийгөө таньж амжаагүй юм зөндөө байхгүй. Тэгээ энэ намайг ингээд нөгөө тасгалтгүй зорилготой болгосон юм гэж ойлгосон. Ер нь 5 жил энэ салбарт ингээд яг зүтгэсний дараа би чи ийш явж байгаа юм биш тэгээд нэгт хоёр талхлаар мөнгийг бол ханаас ч болно ер нь бол. Тийм тэгэхээр мөнгийг утга учиртай болох гоё. Тэгэнгүүт энэ одоо салбарт байгаа би эргээгээд энэ талхал аяг сонсдог. Баярлалаа. Тэгээ би энэ асуудлаа шийдлээ. Бүр хэрэглэгчээс хүртэл тий. Тэгээд бизнес эрхлэгчдээс хүртэл ингээд миний амьдралыг өөрчлөөд туссан танд баярлалаа. Талархлын захиа зүрх бундан гэдэг айгу. Тэгээд би тэрэндээ ингээд айгу дуртай. Тэгээд дээрэс надад сурах юм зөндөө байна. Угаасаа дуусахгүй юм. Миний зорилго дуусахгүй. Тэгээд дээрэс нь хамгийн гайхалтай нь би сурч хөгжиж чадарч тус мөнгө нэмэгдэж. Дараас дагаа яваад айгу гоё. Тэгэхээр тэр нь ингээд энэ салбарын бас нэг гайхамшиг юм болов уу гэж бодож чинь. Тэгээд амьдралын утга учир бол яг би Монгол эмэгтэй хүмүүсийг тэр нэг дээр үеийн хатад их мундаг байсан юм билээ шүү дээ. Бүр нэг юм станичка авах мэт байсан юм билээ шүү дээ. Төрийн хэрэгт хүртэл оролцдог тий. Тэгээд ингээд нөгөө хатан ухаанг яа гарсан. Тий. Тэр Монголоос гэрсэн үг шүү дээ. Тэгэнгүүт тэр манай хаттууд чинь даруу игэл хэрнээ юм доктортой майндсеттэй алсын араатай амар чика авах мэт байсан байгаа. Тэгмүүд энэ яг нэг юм зах зээл нэг юм тэгэл арабсгаа үеэр ингээд жоохон алдагдсан болов уу гэж бодсон. Тэгээд надад ингээд юу гэж боддог тэгэхээр би Монгол эмэгтэй хүнийг нэх гоё юм гоё нэг юм хүчээ гоё мэдрээсээ. Тэгээд нэг юм анхаатай, арчаатай одоо байгаас илүү гоё байгаасаа. Тэхийн тулд би энэ айди аяг түгэж явдаг. Тэгэхээр миний зорилго бол бас яг тийм. Би эмэгтэй хүнийг та хэлчихсэн шүү дээ нөгөө нэг сайн ээж мянган багштай тэнцсэн гэж үнээр өмнө багтана. Тий нөгөө нэг хүн архинаас гарахаар ойр тойрны 20 хүний тавьшил тэнцсэн шүү дээ. Тэр шиг нэг эмэгтэй зэгцэрхээр тэр айл зэгцэрч байгаа. Тэгээд тэр хамаатан садын эргэн тойронд ингэж нөлөөлдөг юм билээ. Тэгэхээр нөгөө би нэг өөрөө эмэгтэй хүн болохоор тэр юм уу эмэгтэй хүмүүсийг илүү гоё бие авч явдаг тий илүү гоё арчаатай ихээтэй сурч хөгждөг тэгээд нэг юм гоё баяр жаргалтай байгаас гэж аяг хүсдэг. Тэгээд тийм болохоор өөрөөс тэрийг үлгэрлэж хүсдэг. Тэгтээ мэдээж яг төгс хийхгүй байна. Уйлж орилж исэн өдөр зөндөө байгаа тий ёо болчи гэжсэн өдрөөч байгаа. Гэхдээ би нэг юмыг ойлгосон. Дараагийн өдөр өөр өдөр гэдгийг аягүйс ойлгосон. Тий. Тэр одоо яг одоогийн дааварт дарлуулахгүй гэдгийг аюулсаа ойлгоо. Энэ миний суралцсан үг чахгүй. За бүрнээ чи яг одоогийн даавар чинь болж байгаа гэстэй чинь тайлд чинь да tomorrow better day тий маргааш гоё өдөр байгаа штэ. Үнэхээр унтаад тасаад ирэхээр өөр болсон байдаг тий. Бүр үнэхээр маргааш нь гоё болсон байдаг лээ. Аюу гоё тий би энийг мэддэг болох маргааш нь гоё штэ гэд. Тэгээ Монгол хүүхнүүдийн нэг юм байгаас гэж бодсон. Тэгэхээр Монгол хүүхнүүдийг соён гэгэрүүлэхийг хөгжүүлэхэд тэдний амьдралын чанарыг өөрчлөхөд ер нь бол одоо үлдчихэж байгаа энэ сайхан ухамсарт амьдралаа зориулнаа гэж хэлж байгаа юм шиг тийм. Нэг эмэгтэй гэгэрхэд нэгэн үеийнхэн гэгэрдэг гэжсэн юм. Тэгэхээр тий. За дахиад нэг одоо хоёр асуулт асууя. Тэгээд аюу подкастаа дуусгая. Энэ 9 жил энэ бизнесийг хийлээ, маш том баг бүрдүүллээ. Энэ бизнесийн талбарт маш хүчтэй тоглогч, бизнес ментор боллоо. Санхүүгийн эрхчлэлд төрсөн үү? Яг миний тодорхойлсноор би хүрээгүй явж байна. Гэтээ ингээд нөгөө тавьсан зорилгуудаа бол аюу хүрээ яваад байгаа. Гэтээ миний яг тавьсан нөгөө санхүү эрхчлэл чинь нөгөө хүн болгоноор тодорхойлт нь өөр штэ тий. Миний зүгээс харахад бол би бол бүрнийг бол хөрсөн л гэж бодож байна. Би хэлсэнтэйгээ харьцуулбал yes бүр ингээд хамаагүй миний амьдралын төвшин чанар үнэхээр сайжирсан. Гадаадаараа сайжирсан. Гэтээ миний зорж байгаа юмд бол хараахан хүрээгүй байна. Тэгээд үн цэнтэй зүйл цаг хугацаа авдаг.
Тэгээ би хичээгээ явж байна. Тийм. За сүүлийн асуулт ер нь бол нөгөө бизнесийн ментор хүний хувьд те одоо өөрийнхөө бизнесийг болохгүй байгаа, ер нь учраа болохгүй байгаа олон хүмүүс байгаа. Тэгэхээр ер нь бол хувь хүний хөгжил тал дээр тийм ээ. Хэлэх зөвлөмж ивэл хэлээч. Хувь хүний тал дээр болохоор одоо яг ингээ анзаархад манай салбар чинь аюу шинэ үнийг өөрч ингэж оруулдаг салбар шүү дээ. Тэгэнгүүт ирчүүд аюу цөөх ирдэг. Тий. Гэхдээ би нэг юм мэднэ. Монгол эрэгтэй хүн яг майндсет нь үнэхээр одоо бэлтгэгдэх юм бол одоо би гайхтахгүй ингээ Америкт би ингээд ягаад энийг хэлж байгаа гэхээр Америкт би ингээд би намайг анх очиход нөгөө хүмүүс айгүйх хар ажил хийдэг байсан. Одоо бол ингээд нөгөө удаан амьдраа дадаад нөгөө орноо ойлгоод өөрчлөгдсөн л дээ. Тэгж яхад ирчүүд эмэгтэйчүүдээс илүү ирчүүдийн нэг англи нэг сонирн байсан. Нэг бол ингээд хар ажил хийн, нэг бол юм өөр. Шууд Google-д ажилладаг. Microsoft ажилладаг. Амар мундаг. Тэгээд би ингээ яагаад энэ дунд нь авахгүй байгаа юм, дундх нь авахгүй юм бэ гэдсэн чинь эрэгтэй хүн яг өөрийгөө хөгжүүлвэл үнэхээр өсөнгөө хөгжлөж юм. Монгол эрэгтэй хүн бид нар оюуны чадамж ер нь өндөр хүмүүс. Тэрийг олж харсан. Тэгэхээр ингээ өөрийгөө хөгжүүлээсэй гэж үнэхээр ирчүүдээ уриалж чинь тийм сургалтанд ингээ нээлттэй ирж суугаасаа. Тэгэхээр ингээл яг ямар нэгэн байдлаар сургалт хөгжил зарлахаар нэг 80% нь хүүхнүүд 20% нь эрэгтэй хүмүүс байдаг. Тэгэхээр ирчүүд яг нэг эготой юм уу, нэрлэх юм уу ингээд хүүхнүүд дээр болохоор юу гэж хэлмээр юм гэхээр олны дундаар. Тий. Эмэгтэй хүн олны дунд орж ээж алмаз шиг хэлцдэг. Яг үнэ. Тий. Тэгжил цахимаар энэ тэрнээс биш хүний одоо би чи тэгж өөрийгөө хөгжүүл гэдэг тийм онцгой зөвлөмж алах л та. Мэдээж ном уншин, тэгээд яг эрүүл мэндийн дасгал хийн, зөв хоолно гэдэг юмнууд ингээд ойлгомжтой юмнуудыг мэдж байгаа хүмүүс те. Ахта хамгийн сайн арга, хамгийн хурдтай арга, хамгийн одоо нөгөө өсрөнгөө хөгжил хийвэл олны дунд л явж. Харин тийм нөгөө шинэ хүмүүстэй танилцсан. Шинэ хүмүүстэй танилцсан. Нөгөө network байн намайг дэмждэг, дандаа таньдаг хэдэн найз нарынхаа дунд байгаад байл тэд нар дунд бол од байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө намайг таньдгүй, би таньдгүй, надаас дүү байна уу, ах эгч байх нь хамаагүй илүү өөр юмыг хардаг, сондгоо ярьдаг, сондгоо сэтгэдэг хүмүүсийн дунд орж иж хүн чинь бас хэсвэлцдэг тий. Тэгээ бүр ингээ вау гэж бодогдсон юм биш. Би одоогоороо энийг бас шокрол явж байгаас тэгэл нөгөө хүн өөрөө гайхалтай учраас дуусахгүй юм байлаа. Үнэхээр гоё нээлттэй ярилцлаа. Яриг зөндөө одоо ярих юм байна. Тэгээд нөгөө подкаст маань хугацаатай учраас дуусгая. Бид хоёр одоо бараг цаг 30 минут ярьсан байна. Тэгээд анх удаа би ментортойгээ цаг 30 минутын одоо нөгөө зочинтойгоо ярилцлаа. Баярлалаа. Гайхалтай байсан. Тэгэхээр миний зорилго бол зочноо яриулах. Тэгэхээр одоо яриг зөндөө юм байна. За ингээд манай менторын цаг подкаст юм нээлж дугаар өгөр дуусч байна. Тэгээд өнөөдрийн зочин бол Амилен бизнес эрхлэгч, бизнесийн ментор Эрдэнэ Гүрэн байлаа. Баярлалаа. Баярлалаа. Амжилт хүсье.